хадсан сэлэлзэх мандалан мөнгөрөн дэвэртэй Говь хангай хосолсон үзэсгэлэнт байгальтай газар бол Говьолтай аймаг. Тэр дундаа Говьолтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаасаа элсэн манхнаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур болов. Завхан голын усаар тэжээгддэг эдийн нуурын тухай амнаас ам дамжин үеийн үед яригдж ирсэн түүхтэй. Эдийн нуур далайн түвшнээс дээш 1450.5 метрт оршино. 4 км квадрат талбайтай. Эдийн нуурыг тойрон хүрээлэх элсэн манхны цаад талд ханган бүсийг санагдуулахар цэцэг ногоо алглаж, зэгс, бургасандан усны шувууд цуглаж, орчин тойрны байгалийн үзмжийг улам нэмэгдүүлдэг. Говьолтайчууд Монголын Швейцар бол хөвсгөл хэмээн ярьдаг бол Говь нутгийн Швейцар нь эдийн нуураа хөв хэмээн хошигддог байдаг. Эдийн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон нуурын ус руу элсэн нуран орсон ч булин гартдаггүй өвөрмөц тогтцтой. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч элсэн манхнууд нь нүгэд байх шиг санагддаг хэрнээ эдийн нуурын ус тов тунгалгаараа мэлмэрч байдаг нь гайхалтай санагдав. Ангаж цангаж явуулын хүмүүсээ эдийн нуурыг хараад зэрэглэнээс ус сургаад гараад ирвүү хэмээн итгэж яддаг гинэ. Амьд амьтан тогтохын аргагүй аагим халуун хуурайлсан дунд цэвцэн хэр тунгалаг нуур байна гэхэд итгэхийн аргагүй ертөнц ажээ. Эдийн нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдгаа хэмээн домголдог. Өглөө эртийн нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаад хүний бараа харангуут нуурндан ус цалгуулан инээсээр ордог юм. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа аз хиймрийн лунда оршдог хэмээн бэлэгшээд юм байна. Эдийн нуураараа алдартай Говь Алтай аймгийн Жаргалан сумын 90 жилийн ан баяр наадмын тусгай дугаарыг үзэж та бүхнийхэн гэрийн хойморт дээдлэн зарж байна. Эрхэм үзэгч та бүхэн таалан болгоно уу? Миний нутгийн сүлдэн оргсон миний цэнхэр хадаг удаако Говь Алтай аймгийн Жаргалан сум нь Алтай хотоос хойш 90 км-ийн зайд оршдог билээ. Жаргалан сумын баруун талаар хасагт хайрхан уул, хойд хэсгээр нь Жаргалан уул байдаг бөгөөд Говь хангай хосолсон сайхан нутаг. Жаргалан сум нь Улаанбаатар хотоос 1130 км зайд орших бөгөөд сумын тухайд 368 ам км газар нутаг. 2785 хүн амтай сум. Жаргалан сумын түүхэд 90 жилийн ан баяр наадам өнгөрсөн 8 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд ёслол төгөлдөр сайхан болж Жаргаланчууд баяр наадман өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Түүхэтэй 90 жилийнхэн ойгогдсон олон ажил Жаргалан сумын дөрвөсний нэг нь азай буурал Ахмад хөгсчүүлдэн зориулан ахмадын өргөөг барьж босгосон нь олон ахмадын сэтгэлийг тэнээлгэж баярын мишэл тодруулж байсан юм. Бидний өвг зундын аргачаа эмигийг хандаж унаар маань долоо сайхан күү төрүүлсэн энэ нутгийн одоо олон жил амьдэрсэн ийм одоо хүмүүсээ. За үр хүүхдүүдээс нь дурдах юм бол эргэжээ, жамц, осор, халтар хүү, сандаг, дааш, ундрах гэсэн ийм
Энэ сарын 30-наас ирэх 9-р сарын 14-ний дуустал Дуурал ТV-ийн Испани улсад 17 дахь удаагийн сагсан бөмбөгийн дэлхийн аврагчлалт тэмцээн бол буйтана. Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг Монгол орон даяар ТV-с телевиз албан ёсны онцгой өргөтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ. Мэргэжлийн хамтран ажиллагч байгууллага Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо. Шууд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Skytel Group. Шууд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч MCS Coca-Cola компани. ТV-с телевиз найруулагч сэтгүүлч мэргэжилтэй шин залуу уран бүтээлч та бүхнийг шоу нэвтрүүлэгт урьж байна. Анх 2008 онд их сургуулаа төгсөөд ажил амьдралынхаа анхны гарааг энэ телевизээсээ эхэлж байсандаа би маш их баяртай байдаг. Тэр цагаас хойш өнөө хүртэл миний амьдралын аз жаргалтай бүхий л үеуд зам уран бүтээлийн жаргал зовлон энэ телевизтэй мань салшгүй холбоотой болсон. За тодруулж хэлбэл миний амьдралын хамгийн сайн найз нөхөр болон хоёр дахь гэр маань ТV-с телевиз маань байдаг юм аа. Тэгээд уран бүтээлд хайртай, өөртөө итгэлтэй залуус та бүхэн ажил амьдралынхаа анхны гарааг бидэнтэй хамт таны телевизээс эхэлж амжилт өгөөд хамтдаа алхахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. Бүртгэл 8 дугаар сарын 22-ны дуустал сунгаглаа. Залуус та бүхэн өдөр бүр 9-өөс 18 цагийн хооронд ТV-с телевизийн байран дээр ирж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 1913 дугаарын утаснаас лавлаарай. Таны телевиз уран бүтээлч залуус та бүхнийг урьж байна. Бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн эхлэхэд 11 хоног үлдлээ. Аль бие усны онцгой эрх дамжуулагч ТV-с телевиз, мэргэжлийн хамтран ажиллагч Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, шууд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Skytel Group, ерөнхий ивент тэтгэгч MCS Coca-Cola. ТV-с телевиз найруулагч сэтгүүлч мэргэжилтэй шин залуу уран бүтээлч та бүхнийг шоу нэвтрүүлэгт урьж байна. Нэвтрүүлгийн цорын ганц ялагч бидний нэгэн хэсэг болж их амжилтынхаа гарааг эхлэх болно. Тавигдах шаардлага найруулагч болон сэтгүүлч мэргэжлээр төгссөн байх. Өмнө нь аль нэгэн телевизээр гарч нүүр царай болж байгаагүй. Өөртөө итгэлтэй, бүтээл сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай байх. Бүртгэл 8 дугаар сарын 22-ны дуустал сунгаглаа. Залуус та бүхэн өдөр бүр 9-өөс 18 цагийн хооронд ТV-с телевизийн байран дээр ирж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 1913 дугаарын утаснаас лавлаарай. Таны телевиз уран бүтээлч залуус та бүхнийг урьж байна. Сохо тавилгын их дэлгүүр удахгүй нэгдэн цагаан захиалаад сэтгүүлээ уншаарай. Мистер Пицца 7,000 Айлинанд айны борцог талх чигээр хуцаад компани. Зээ наана нанжин хэтэ цаана чамин хэтэ нанжвандан хотгийг намайг өрөө гэж өгсөн юм бизээ. Хотойдын улаан хөдөөөгчийг нь автомат хайргны бүлүүртэй 32 инчийн телевизийг нь караоке тоглоулагчтай нь хоёр дүүтэй бэлтгэж байна. Уран хүний мах булуу заран багт хотойдын улаан хөдөөөгч автомат хайргны бүлүүртэй 32 инчийн зурагтай караоке тоглоулагчтай наадмын бай найрын бэлгэндээ сонгорой мачтай 12 вольтын хотойдын улааны 220 вольт залгадаг боллоо. Намрын мороо төвлөрүүдээр моторын сахад мах бис хэрэг боллоо. Хар төмөр хийстэй 32 инчийн зурагт нь буруу хол шатдаг боллоо. Хотын түнээрээ аяны дугаараа караокетэй дуулцгаадаг боллоо. Хайргны автомат бүлүүрэн 2 цагт 200 литр хайрг бүлдэг боллоо. Айл хотлороо сагл гамбараагаас Сапоко компани сонгодог боллоо. Сапоко компани.
Зээ наана нанжин хэтэ цаана чамин хэтэ нанжвандан хотгийг намайг ирөө гэж өгсөн юм бизээ. Хотойдын улаан хөлдөөгчийг нь автомат хайргны бүлүүртэй нь 32 инчийн телевизийг нь караоке тоглуулагчтай нь хоёр дүүдэд бэлэгдэж байна. Уран хүний мах болов Заранбагт хотойдын улаан хөлдөөгч автомат хайргны бүлүүртэй нь 32 инчийн зурагтай караоке тоглуулагчтай нь наадмын бай найрын бэлгэндээ сонгорой мачтай 12 вольтын хотойдын улааныг 220 вольт залгадаг боллоо. Намрын бороо төвчрүүдээр моторын сахад махтис хэрэг боллоо. Хар төмөр хийстэй 32 инчийн зурагт нь буруу хол шатдаггүй боллоо. Хотын түмнэрээ аяны дугаараагаан караокетээр дуулцгаадаг боллоо. Хайргны автомат бүлүүр нь 2 цагт 200 литр хайрыг бүлдэг боллоо. Айл хотоороо сагд гамбараагаас Сапоко компани сонгодог боллоо. Сапоко компани. Аялын амт аяны борцог. Талх чигээр хулцаад компани. Цагаан захиалаад сэтгүүлээ уншаарай. Мистер Пицца 7000. Сохо тавилгын их дэлгүүр удахгүй нэгдэн. Энэ сарын 30-наас ирэх 9-р сарын 14-ний дуустал Буурал ТV-ийн Испани улсад 17 дахь удаагийн сагсан бөмбөгийн дэлхийн аврагчлалт тэмцээн бол буйгтана. Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг Монгол орон даяар ТV-с телевиз албан ёсны онцгой өргөтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ. Мэргэжлийн хамтран ажиллагч байгууллага Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо. Шууд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Skytel Group. Шууд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч MCS Coca-Cola компани. Garcia for three. Go! Are you kidding me? He's unconscious. Somebody better ring the fire department. Сагсан бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн эхлэхэд 11 хоног үлдлээ. Албан ёсны онцгой эрх дамжуулагч ТV-с телевиз, мэргэжлийн хамтран ажиллагч Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, шууд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Skytel Group, ерөнхий ивент тэтгэгч MCS Coca-Cola. ТV-с телевиз, найруулагч, сэтгүүлч мэргэжилтэй шин залуу уран бүтээлч та бүхнийг шоу нэвтрүүлэгт урьж байна. Нэвтрүүлгийн цорын ганц ялагч бидний нэгэн хэсэг болж их амжилтынхаа гарааг эхлэх болно. Тавигдах шаардлага найруулагч болон сэтгүүлч мэргэжилээр төгссөн байх. Өмнө нь аль нэгэн телевизээр гарч нүүр царай болж байгаагүй. Өөртөө итгэлтэй, бүтээл сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай байх. Бүртгэл 8 дугаар сарын 22-ны дуустал сунгаглаа. Залуустай бүхэн өдөр бүр 9-өөс 18 цагийн хооронд ТV-с телевизийн байран дээр ирж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 1913 дугаарын утаснаас давлаарай. Таны телевиз уран бүтээлч залуустай бүхнийг урьж байна. Бидний өвг зундын арагчаа эмигийг хандаж унаар маань 7 сайхан күү төрүүлсэн энэ нутгийн одоо олон жил амьдарсан ийм одоо хүмүүсээ. За үр хүүхдүүдээс нь турдах юм бол эргэжээ, жамц, осор, халтар хүү, сандаг, дааш, ундрах гэсэн ийм одоо 7 хүүхдийнх нь одоо үрсэд бид өнөөдөр энэ жаргалан иргэсэн энэ цогцлбарын ерөнхий ивент тэтгэгчээр одоо оролцсон. Ингээд ах トゥ төрөл төгсдийнхаа нэрийн өмнөөс жаргалан сумынхаа нийт одоо зон олонд нийт наадамчтан баярын мэнд одоо дэвшүүлээ. Сайхан наадаарай. Жаргалан сумынхаа 90 жил зориулж галандын үр хүүхдүүд ачтай нар ах トゥ нар бүгд нийлээд энэ махбат өргөөчм барьж байгуулад сумынхаа ахмадууд өндөр настангууд эмээ өвөө нартай зориулж амарч тоглож наадах зугаа цэглээ амраах бие амраах ах トゥ нартайгаа уулзах юм өргөө барья гэж 90 жилийн хойд зориулж бид нар босгож байна. Тэгээ одоо энэ ахмадтайхан өргөөнийхөө нэгт ажиллагааг бид бүгд ах トゥ бүгдээрээ бүрдүүлнээр энэ найраа өргөөгөө нээлээ. Сэтгэлэн дээр энэ ахмадуудын өргөө ингэж барьж өгч байгаа манай дүүгийн хүүхдүүд тэр барьж өгч байгаа уурлаахаа хатан уурлаахаа юу нэрмжилж ингэж барьж өгч байгаад би маш их сэтгэл өндөр байна. Жаргаланчууд 90 жилийн хянган хүрээнд улам бүтээн байгуулалт хийсний нэг нь спортын ордон Хөшөө дурсгал байсны хамгийн үн хүндтэй нүдэн олсон нь Жаргалан сумын цусагтан олондод зориулан босгосон Бурхан номын
ариун дагшин газар болох хийд хүрээ байсан. Манай аав Бовлтой нэг жаргалан сумын ашгүй яанд гэж уугуул хүн байсан юм аа. Тэгээд тэрний өр хүүхдүүд бид нэр бүгд бас 90 жилдээ зохиолжуулж бас нэг хийд байгуулъя гэж аль жилийн өмнө нутгийн ард түмэнтэй ярьж зүгтээс тэрийг тэгээд ивент итгэхэр бас. Тэгээд энэ жил сайхан өнөөдөр сайхан нэгдэж түм олныг сайхан баясгах гээд асуугасч байна. Жаргалан сумынхаа энэ сайхан өргөөнүүдтэй газар ингээ сайхан амьдраад энэ сайхан улсуудтайгаар сайхан амьдарч байна. Олноороо сайхан төвсөн Азийн сайхан амьдарч явцгаа түмэн олон мөн. Баярж гин сайхан байна одоо би нас 80 хэд хүрсэн. Тэгээд одоо ийм сайхан юм үзэж байна. Миний өр хүүхэд энэ үнийг бас морхон авалцаж барьж яасан би тэгээ их баярлж байна. Үнэндээ түүх баярлж байна. Сэтгэл өндөр байна. Жаргалан сумын 90 жилийн тохиолдуулан ийм сайхан түүх турсгалт ийм юу арга хэмжээ зохион байгуулсан ард түмэн болон энэ хийж байгаа бүх сүсгтэн олонд одоо баярлсан талаасаа илэрхийлье миний хүү. Тий. Тэгээд одоо манай сумын 90 жилийн зориулан янз янзын сайхан барилга ийм хандиуд тусламж өгч байгаа энэ бүх үр хүүхэд энэ ачнэр зээнэр энэ нийт олон түмэнд баярлсан илэрхийлье. Би шүтлэгтэй, би нэг лам хүүтэй. Тэгээд одоо миний лам хүү сашны дээр сургуулсан зүүн хүрээ дашчаалын хийдэд лам хийдэг одоо тэнд 23 жил шавлын сууж байгаа. Тэгээд би хийдэд их шүчлэгтэй хүн байгаа. Тэгээд хэр таарсан хэмжээгээр би энэ танд тусламж ингэж өгсөн. Тэгээд одоо өнөөдөр энэ наслангуудын сэтгэл маш өндөр байх шиг байна. Хийдийн нээлтийн үйл ажиллагааны үеэр нийтээс өсөлтөн олон Найдар бурхан Алтан Ганжуурын 108 ботод залах ёслол үйлдэж ард иргэдийнхэн буян заяаг тэгшиллээ. За энэ манай нутагт их сайхан болж байна. Сумын 90 жилийн ойгоор Найдар бурхан залж ягаад их баяртай байна. Манай ард түмэн. Тэр дундаа манай нутгийн хүүхд ариун сайхан ингэж ивент итгэж манай сумын ард иргэдэд ийм сайхан буян үйлдэж байгаад маш их баяртай байна. Найдрыг бол их амгалангийн бэлэг тэмдэг гэж үздэг. Тэгэхээр зэрэг энэ олон түмний амар амгалан байх, сэтгэлийн тайван байх бэлэгдлийг илэрхийлдэг л дээ. Тэгээд их баяртай. Та өөрөө Сүсгтэй Монгол хүмжин сүсгэлгүй яах. Өнөөдөр бас жилийнхаа зориулаад ийм сайхан нэг шийдвэрийг бүтээн байгуулсан хүмүүстэй хандаад бас сэтгэлийнхаа үгийг хэлүүлээ. Бүгдээрэнд нь их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ чинь ганц одоо энэ сумын хош ер нь Монголын ард түмний амгалан байхын бэлэг тэмдэглэлтэй. Тэгж л бодож байна.
Энэ жилийн тэгш шойн баяран нийт 118 сум тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэдний нэг нь Жаргалан сум. Жаргалан сумын хан 90 жилийн ан баярыг ухтаж нутаг орондоо сайхан сэтгэлийн халуунгараа сунгаж бүтээн байгуулалтыг олноор хийсний нэг нь тус суманд нийтийн халуун ус, ойдлын цэг, үсчин гэсэн нэг цагийн үйлчилгээг цогцлон бүтээсэн нь олон хүн тэрэгтэй нүдэн улсын ажлуудын нэг байлаа. Одоо чанан үйлчлэгийг одоо миний хань Чулуунбаатарын өр хүүхдүүд хань ижил одоо бид нар гэр бүлээрээ ингэж байгуулж өгье гэсэн одоо сэтгэл маань 90 жилийн ойгон угтаж одоо ингэж байгуулж өгье гэсэн сэтгэл төрцгөөс юм. Тэгэд энэхийн дагуу бид нар энэ үйлчлэгийг одоо 6 дугаар сараас хойш байгуулах гэж Үсчингэн одоо Улаанбаатар хотод сургаж 45 хоногийн одоо сургалтанд сургаж бусд одоо гуталт засвар ойдлынх нь одоо хүмүүс бол бас унган өөрийнх нь одоо авьяас юун дараа төшөглээд тэгээд байгуулж өгч байгаа юм. За энэ тоног төхөөрөмжийг бол бид ер нь одоо сумын хэмжээнд сумдан ямар зүйл хэрэгтэй байна уу? Ямар эрэлт хэрэгцээ байна уу? Энийг одоо судалсны үндсэн дээр тоног төхөөрөмж одоо материалаа бэлдэж өгсөн.
За ингэхдээ үнийг бас ажлын байраар хангав. За нийт одоо 5 хүнийг ажлын байраар хангаж байгаа юм. Оюутны одоо тасагт нь 3 хүн ажиллана, гутал засвар 1 хүн, өсчин гоо сайхан одоо 1 хүн ингээд ажиллахаар ийм болсон. Энийг бол Хөдөө орон нутагт ер нь халуун ус олдон гонон ажиллаж яадаг юм байдаг. Цогц үйлчилгээ бол ерөөсөө байхгүй. Энийг одоо судалсны үндсэн дээр бид нар ер нь одоо цогц үйлчилгээтэй болгоё. 92 оноос хойш ахуй үйлчилгээгээ чинь бол хөдөөд одоо ингээд тасарсан ийм юм байгаа юм. Тэгэхээр энийг одоо бид цогцлоож ингэж одоо байгуулж гэх гэсэн ийм итгэл сэтгэлийнхаа үүднээс байгуулсан юм байгаа. Говья цэцгэлтэн лавгсран зохиож миний одоо хөрөг ах үгийн хөрөөсрөн хөгжмийн зохиолч соёлын тэргүүний ажилтнууд хөгжмийн зохиолч бичиж дуугийн соёлын тэргүүний ажилтнууд төр мандах дууссан. Ингээд энэ дуу наадамдаа та бүхэндээ одоо сонирхолтой болно. Сонсгоно. За ингээд хайртай ханыхаа одоо гигant тусгад зориулсан одоо энэ өргөөнийхөө төлхүүрийг ажилчдаа хардуулж өгөө. За сайхан мөхний хүсье. Өдрөг, ухаан өдрөг, сэтгэл одоо зүтгэл сайтай ингэж ажиллах ёо. Шандас турдан морд төрийн сүлдэн дэрэгцэж шагай мэргийг гэрэлтэж дөрвөн бэрх бун. Ёсон цацлын үдээр ертөнцийн зүгүүжирч ёрооло магтаал цуурайлж нар ойрхон мандан. Этэн хоншортгутал эрин хэмэрэн донгорж эгэлгүй хүчтэн богчуудын эд хавар гайхуулна. Дорнын хөх хогторгүй үүлэн чөлөөгөөр мэлтээж долоом бурхнанууж Монгол наадам эхэлнэ. ертөнцийн хэмэргэдийн сүнс сүдөөсөн ёсон хөт цагаан туганда согдон мөргөё. Юусэн эмигийн нэгдэж их Монголоо нэрсэн ертөнцид ахдын Монголын бүрэг сэтгэл огсон ерхөг найсан талтай Монголын наадмын ёсон хөт цагаан туг их тэнгэртэй мөргөлөө. Үрсэн бүэлэн огтлаа хатан зэрэг дэрсэн усан хурайлж огтлаа дэлгэр зуны цагаан динжээ хотод зуулан огтлаа. Алтай хангай мөргөлд үрсэн саатуулж огтлаа алтын шаргалгын хэлсэн энэрлүүлж огтлаа. Дагшин ус төвсгөн цалгиж хайлгаж огтлаа. Нагшин их мөрнүүд нь долгиж нэрлдэж огтлаа. Юусэн хөлт цагаан туг минь оо. Он цагийн соёл түүх олон зууны уламжлал
зан заншлын төгс тогслол Монгол наадам бол тусгаар нөхцөлийн үндсэн төрийн дэдлэхийн хүндлэл сайн сайхны дурсамж оюун сэтгэлгээний дэвшил урлаг соёлын хөгжил ийм баттгал эрх чөлөөний бэлэгдэл эсэм мэндийн баяр үлээ. Энэхүү төрч осны их баяр сэнгэл наадам даан бид бэлэгтэй сайхныг хэлэлцэж түүх соёл өв уламжлаараа бахархаж өв дайдас өтгөс буурлуудаа хүндэж гэр бүл ахан дүүс айл готлоороо цуглан магнат нийтлэл баярлдаг нь Монгол наадмын бахархал Монгол наадмын үнцэн юм аа. Их сайхан нутагт минь нутгийн захиргаа үүсч хүрсний 90 жилийн их түүхтэй энэ сайхан баяртаа жаргаланчууд бид эрч хүчтэй бэлтгэж элдв бүхнийг бүтээж холбоорын ахан дүүсэн хоног тоолон хүлээсээр учрал ёроолын дээдээр уулзан долгоод байна. Энэ яваа насны хаан эрч хүч эрдэм боловсрол ур ухааныг их нутгийн хаан хөгжлийн төлөө зориулж орон нутгийн хаан нэр алдрыг олон түмнээ мандуулж явдаг салбарын тэргүүнүүд сайн үйлсийн эзлүүд Батан тэмдгийн галзуусаар олон нийтийг гайхшруулсаар төв талбайдан хорон цугласан амьд цэцгийн баглаа мэтэй. Их түүхтэй, их чөлөөтэй жаргалан түмний баяр цэнгэл бахархал амгчлын дээд Монгол наадам энэ цаг мөчид ийхүү эхэлж байгааг төрлөх нутгийнхаа түмэн олон наадамчдаа зарлан мэдээлье. Түүхтийн баяр наадамдан эр бяр хур чандас цэц мэгнээ сорих нийт иргэдтэй аз хиймэр нөөдөө байж амжилт чадалтан тэгш дүүрэн байхын ерөөл өргөё. Дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэнж хотоо тул сайхан наадарэ. Монгол улс хадах дөрвөн аймаг шав таван хошуу хэмээн түүхнээ нэрлэгдэг болсон үеэс халахын эрдэн бишрэт засагтхан аймгийн үйзэн хошуу хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд Чингисийн эзэн тусыг байгахад гоцсон нь болж байсан түүхтэй билээ. Тэнгэртэн залбиш газар таан ивэгдэж яваа түүх нутаг билээ.
Эрхэм хүнд үзэгчтэй, TV-с үзэгчтэй охиндоо энэ өдрийн 15 цагийн спортын хөтөлбөрөөр Говьалтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өн баяр наадмын хурдан мөрдийн уралдааныг бүрэн ихээр төлөвлөхөд бэлэн боллоо. За энэ уралдаан маань 8 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. За ингээд Жаргалан сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өн баяр наадмын адуун сүргийн мандаа хурдан Базраг гарааны зурхаар хөтөлсөн байгааг үзэгчтэй охин харж байна. Алтан зүрлэг уулсынхан өрөөлөөр алтан доосон өргөхөөр энэ олон алтан дууртууд одоо газраас хүрэлцэн ирсэн байна. За өнөө жил Говьалтай аймгийн 18 сумын 15 нь бол одоо тэгшөөгөө тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За тэр утгаараа бол Жаргалан сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өн баяр наадманд гадны сумдаас бол одоо төдийлөн одоо мөрөөрсөнгөө. За гэхдээ бол Говьалтай аймгийн Тайшир болон Завхан аймгийн Алдархан сумаас Эрдэнэ төгс уяачид Эрдэнэ турдан урт хүлэг мөртөөгөө хүрэлцэн ирсэн ийм сайхан уралдаан боллоо. За мөрдийн уралдаж байгаа мөрдийн тооны хувьд одоо хайцсангүй цөөхөн байлаа. За гэхдээ бол орон нутгатаа тогтмол төрүүлж харигддаг ийм олон зуутай урдан буян гулмарцаа. За тухайлах юм бол одоо өнөө авар Говьалтай аймгийнхаа төвийн бүсийн урдан мөрдийн уралдаан болон баруун бүсийн урдан мөрдийн уралдаан тус төрүүлээд байсан. Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн аймгийн алдарт үе Сономын дэмдэн базрын хурдан хулаас зармардсан байлаа. За харж идөө Говьалтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өн баяр наадмын хурдан азраг гарааныхаа зурхаагаас дөнгөж эргэж байгааг үзэгчтэй охин харж байна. За тод шарвцтай хүүхэдтэй сайхан хул азраг үзүүр аваатлаг гарч ирж байгаа. Тэр бол одоо Монгол улсын сайн малчин Сономын дэмдэн базрын хурдан хул азрагаа. За дөнгөж дөрөвгөнд одоо би ярьж байлаа. Өнөө жил одоо Говьалтай аймгийнхаа баруун зүүн хоёр үсгийн уралдаанд хоёуланд дөрүүлсэн хурдан хул азраг энэ дурлаж байгаа 30 гаруй алтан дууртуудыг гараан дээрээс өнгөлөөд гарч харагдаж байна. За Говьалтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн аймгийн алдарт үе Анандын ариун сайхны бор азраг хүрэн азраг хоёр нь хоёулаа гараад ирсэн наадлаар үршилж харагдаж байна. Цэнхэр өвцтэй хүүхэдтэй. За бор азрагныхаа тухайд өнөө жил одоо Баянгор аймаг зохион байгуулагдсан ламын эгэний 375 жилийн төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд 9 ордолчаад давхар уяагаар хийж уралдаж байгаа. За Сономын дэмдэн базрын хурдан хул азраг тэр хийн дээр гараад ирсэн бол хамгийн наадлаар нь ногоон овцтой хүүхэдтэй сайхан хул азраг гараад ирсэн. За тэр бол Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяач мөнх хөргөхийн хурдан хул азрагаа. За өнгөн дээр нь сайхан шарга азраг гараад ирсэн. Мөн одоо Бүрэн багийн уяач даваа цэрэнгийн хурдан шарга азраг байна. За шарвцтай хүүхэдтэй сайхан саарл азраг гараад ирсэн. Энэ одоо хурдан азрагаа 40 дугаар тамирсан саарл азраг бол Говьалтай аймгийнхан баяр наадманд хоёр жааригдчихэд байгаа. Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн сумын алдарт уяач Лавгагийн хурдан саарл азраг байна. За шарга азрагны цаатлаар энэ даваа цэрэнгийн шарга азрагны цаатлаар нэмнэтэ хонгор азраг гараад ирсэн байна. За тэр хонгор азраг бол Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяач Батсайхны хурдан хонгор азраг байна. Сумын алдарт үеж Батсайхны хонгор гэдэг азраг аймгийн наадманд нэг дөрүүл нэг харигдсан. Суманд бол одоо 5 дөрүүлсэн имэрдэн адуу. За ари хэдэн азрагны өнгөн дээр сайхан алаг азраг гараад ирсэн. Мөн одоо Бүрэн багийн уяач инквери бол алаг азраг баг шиг байна. За 3 азрагны хамгийн саадлаар Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн аймгийн алдарт үеж Монгол улсын сайн малчин Сономын дэмдэн базрын хурдан хул азраг гараад ирсэн бол хамгийн наадлаар нь мөн одоо Бүрэн багийн уяач даваа цэрэнгийн хурдан шарга азраг гараад ирсэн. За дунд талд нь одоо аймгийнхаа наадманд нэг дөрүүл нэг харигдаж за сумын наадманд 5 дөрүүлээд байгаа. Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн сумын алдарт үеж Батсайхны хурдан хонгор азраг гараад ирсэн. Тэг 5 дугаар бол одоо бүртгэл дээр хараахан бүртгэдэг юм байна лээ. За гэхдээ бол энэ Батсайхны хурдан хонгор азраг мөн за ингээ үзүүрийн азраг хоёр азраг хонгор азрагнаас салж эхлэхэд өнгөн дээрээ бол даваа цэрэнгийн хурдан шарга азраг бүтэн биеэр хөтөлсөн хэвээрээ. За ард дээр нь Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн аймгийн алдарт үе Сономын дэмдэн базрын хурдан хул азраг энийг онцгой давхилтай адуу байна лээ дээ. Нэг давхилыг нь харсан хүн бол эргээд одоо андахгүй байхын аргагүй ийм одоо өрмөс давхилтай. За их матаас хавирга матаас их сайхантай голоороо их сайхантай ийм азраг байна лээ. За энэ Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын буян тогтхын хоногон адуу гэдэг баха. Өнөө жил бол одоо Говьалтай аймгийнхаа төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаан 9 булаг дуулахад хэн төрүүлсэн. За Баян уул суманд болсон баруун бүсийн уралдаанд мөн одоо төрүүлсэн байгаа юм. За 3 дээр яваад хонгор азраг сумын алдарт үеж Батсайхны хонгор азраг. За 4 дээр сайхан хүрэн азраг гараад ирсэн. Энэ Бүрэн багийн Чадраалын хурдан хүрэн азраг байна. Чинэл рэгчаагийн хүрэн азраг байна. За наадлаар нь сайхан алаг азраг гараад ирсэн. Инквери хол алаг гэдэг азраг. За арын азрагнуудыг бүгдээр харьцгаая. За ягаан авцтай өгөөдөө сайхан хул азраг гараад ирсэн бол наадлаар нь энэ хамгийн наадлаар саарл азраг гарч ирсэн. Сумын алдарт үеж Лавгагийн саарл азраг. За мөн одоо Говьалтай аймгийн Жаргалан сумын яж Гамбалтын хэр гэдэг азрагсаа ярагдаад өнгөрлөө. За Анандын ариун сайхны хурдан бор азраг энэ хамгийн наадлаар орж ирлээ. Цаадлаар нь сайхан халдсан азраг орж ирсэн. Говьалтай аймгийн Жаргалан сумын Завхан голбогийн уяач Ням зэргийн хөрөн халдсан азрагтай тун адилхан азраг байна. За ард дээрийн шар утастай хүүхэдтэй ахиа сайхан хөрөн азраг гараад ирсэн бол Анандын ариун сайхны хурдан бор азрагын уршилнаа.
За өнөө жил одоо говийн бүсийн хурдан мөрдийн уралдаан ламын гэгэний ойд одоо 9 урдалчаад авахгүй ягаар иж уралдаж байгаа. За Анандын ариун сайхан гэдэг үеж бол одоо яахан харахгүй сүүлийн үед хурдан хурц хулыг мөрдийг сайн үйж за жаргалан нутгийнхаа нэрийг өндөр төргөж байгаа юм залуухан уяачаа хөөхөн зэр дэдэг азраг нь одоо дааган цагаас хойш улс улсын нааданд олон сайхан айрыг төр хүртлээ. Өнөө жил Говьлтай Баянгор аймаг зохион байгуулагдсан ламын гэгэний даншиг наадмын эргэлий 3 насны дөрөв 3 болонгийн хүртэж за улмаар бол одоо хонин жилийн босгон дээр Монгол улсын алдарт үе чимээг хэрхэм сайхан алдрыг хүргэх нь бол нэгэн тодорхой болсон. За Говьлтай аймагаас төрөн гарсан улсын алдарт үе 10 гаруй байдаг. За тэдний нэгнийг бол одоо нэгээр нэмэх баха. За манай зураглаач одоо үзэгч та бүхэндээ арын азрагнуудыг сайхан харуулад өгшөг байна. Цэнхэр уцтай өгөхтэй сайхан хүрэн азраг тэр дунд одоо өнгөний хэр азрагны ард дээр яваад байгаа. За 2-3 хэр азраг гараад ирсэн. Хул азраг нэг гараад ирсэн. За тэр хул азраг бол мөнх хөрөгдөх хурдан хул азраг байна. Говьлтай аймгийн жаргалан сумын бүрэн багийн уяаж мөнх хөрөгдөх хурдан хул азраг мөн байна. За сайхан хүрэн алдсан азраг бас одоо гараад ирсэн ба харагдаж байна. За үзүүрийн азрагнуудыг бүгдээр харьцаая. За үзүүрийн хэдэн азраган дээр арын хэдэн азраг тохиод ичтэй. Тэр ногоон алга овцтой өгөхтэй сайхан хэр азрагын хамгийн надлаар нь үржлээд байгаа. За энэ бол одоо гамбалтын хэр гэдэг азраг. Говьлтай аймгийн жаргалан сумын гамбалтын хэр азраг өнгөн дээр нь инкуйри бололог азраг. За шарга азраг хөтөлсөн хэвээр юм аа үзэгчтэй. За Говьлтай аймгийн жаргалан сумын бүрэн багийн уяаж Даваасрынгийн хурдан шарга азраг гарсан цагаас эхэл сайхан өнгөрсөн улаан хувцастай өгөхтэй өнгөн дээрээ за Монгол улсын саймарчин аймгийн алдарт үе Сонмын нэмдэн бадрын хурдан хул азраг ам үзүүн дээр ороод ирсэн бол аймгийн нааданд 2 шаригдчаад байгаа. Хавгагийн хурдан саарл азрагын наадлаар үршилдэ. Нилээн том өгөхд унтсан байна. 40 дугаартай саарл азраг дүүрэн сайхан хоолтой мордсон. За энэ хэмжээтэй газар бараг өөрөө мэддэг шихүү азраг ингээд дараа сайхан зүтгэж гарч ирээ өнгөн дээр гараад ирсэн. За гамбалтын хэр азраг арын хэдэн азрагны өнгөн дээр за тэгээд нөгөө сумын алдарт үе бат сайхны хонгор азраг ард дээр нь яваад байгаа бол цаадлаар нь Говьлтай аймгийн жаргалан сумын бүрэн багийн уяаж инкуйри хололог азраг за хамгийн саадлаар нь дээр Тэлогийн аймгийн алдарт уяаж Анандын ариун сайхны хурдан хүрэн азраг уршиллаа. Хүрэн азраг бас л одоо том жижиг олон уралдаан төрүүлж яригдсан юм адуудаа. Хүрэн азраг бар азраг нь хоёулаа одоо 2012 оны нүүрэнтэй хурдд хоёулаа айрагдчихлаа. Энэ хүрэн азраг өнөө жил Төв аймгийн Эрдэнэ сумын зохион байгуулагдсан хаврын уралдаанд бас одоо хамаг үзүүлж байсан байгаа юм. Говьлтай Төв аймгийн баян өнжүүлийн шархаа өндөд болсон уралдаанд мөн одоо төрүүлж байлаа хурдан азрагаа. За Анандын ариун сайхан гэдэг уяаш одоо унган нутгийн дүү 90 жилийн өн бэр нааданд 2 азраг мордуулсан хүрэн азрагын тархины 5 азрагны ардаар гараад ирсэн бол бор азраг нь 10 хэдэн азрагныхаа өнгөн дээр гараад ирсэн байгаа. Одоо түрүүнд үзэгчтэй охин харлаа. За хонгор азраг сумын алдарт уяаж бат сайхны хонгор гэдэг азраг бол одоо хурдан азрагаа. Аймгийн нааданд нэг төрүүлж нэг айрагдаж суманд бол 5 төрүүлсэн. За сайхан гарч ирээд арай жоохон хойдлаараа нарийнхан мордсон бол одоо за халаг азраг бол одоо энэ араас үржлээд байгаа. За энэ халаг азраг бол одоо инкуйри хололог гэдэг азрагаа. За энэ хэдэн азрагны өнгөн дээр цэнхэр оцтой өгөхтэй сайхан халдсан азраг гараад ирсэн байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За бат сайхны хонгор азраг инкуйри хололог азраг хоёрын холбоотой үржлээд байгаа. За манай зургаач одоо үзэгчтэй охиндээ үзүүрийн азрагнуудыг харуулах баха. Анандын ариун сайхны хурдан хүрэн азрагын хамгийн ардтай гараад ирсэн бол гамбалтын хурдан хэр азраг за өнгөн дээр лавгагийн саарл азраг гараад иржээ үзэгчтэй. Говьлтай аймгийн жаргалан сумын бүрэн багийн сумын алдарт яаж лавгагийн хурдан саарл гэж одоо аймгийн нааданд 2 харигдчаад байгаа юм хурдан азраг за өнгөлж уралдаад байсан Даваасрынгийн хурдан шарга азраг ам үзүүн дээр за 3 дээр бол Монгол улсын саймарчин аймгийн алдарт яаж Сонмын нэмдэн бадрын хурдан хул азраг яваад байгаа бол 4 дээр энэ гамбалтын хэр азраг тохож ирлээ. За саарл азраг одоо газрын тал өнгөрөхөд сайхан бүтэн биеэрээ өнгөн дээрээ гараад ирсэн 40 дугаартай мордсон Говьлтай аймгийн жаргалан сумын бүрэн багийн сумын алдарт үе лавгагийн хурдан саарл азраг за ам үзүүн дээр Даваасрынгийн шарга азраг гараад ирсэн бол за энэ 3 гамбалтын хурдан хэр азраг шургалаа үзэгчтэй хамгийн задлаар нь Говьлтай аймгийн жаргалан сумын бүрэн багийн аймгийн алдарт үе Монгол улсын саймарчин Сонмын нэмдэн бадрын хурдан хул азраг яваад байгаа. За нийтдээ бол хул азраг аймаг үсгийн уралдаанд 2 хайрагдаж 2 төрүүлчээд байгаа ийм хурдан адуудаа Хинтээ аймгийн Зэггэр мандал сумын буян төгтгийн унган адуу гэдэг. За ари хэдэн азрагны өнгөн дээр ари хэдэн 2 азраг яваад байгаа. Хул алаг азраг бол инкуйри хололог азраг. За шарга азраган дээр Анандын ариун сайхны хөрөн азраг тохож ирэх нэ. За халсхан газар ер нь зүтгээд тоглолцох юм бол удаа хөрөн азрагны хувьд араас гарч ирээд ер нь 100хон төлөөд байгаа. За шарга азрагны хувьд нэлээд заарчлаа. Даваасрынгийн шарга гэдэг азрагны за ингээ өнгөний 3 азраг бол одоо нэлээд зэрэгхэн гараа ивсэн байгааг үзэгчтэй охин харж байна. За хамгийн наадлаар нь бол Говьлтай аймгийн жаргалан сумын бүрэн багийн сумын алдарт үе лавгагийн хурдан саарл азраг яваад байгаа. Гамбалтын хэр гэдэг азраг хам үзүүрөө шургасан. За 3 дээр бол Монгол улсын саймарчин Сонмын нэмдэн бадрын хурдан хул азраг яваад байгаа. За манай зурлаач 40 дугаартай хурдан саарл азрагны хөлийн өрөөг одоо үзэгчтэй охиндээ харуулж байна. За 3 азрагны хооронд ч бас нэг шимтээхэн уралдаан гарахыг чирнэ байг газаргуул болоо явж харагдж байна. Саарл азраг аман хангайталттай ирнэ уршаагаан
ер нь төөн журалдаад байгааг үзэгчтэй охин харж байгаа. За 3 дээр бол Говьолтой аймгийн Жаргалан сумын Гамбалтын хурдан хээр азраг яваад байгаа. За хээр азраг одоо хараа сайхан зүвтэй гараад ирсэн хүүхэд одоо агшаагаад орчих хэрэгтэй. За одоо харин азрагнуудын баяр солигдож эхлэхэд Говьолтой аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн аймгийн алдарт үеаш Монгол улсын сайн малчин Сунмын Дэмдэн Базрын хурдан хуул азраг өнгөн дээр ангарч ирлээ. Өнөө хавар одоо Говьолтой аймгийнхаа хоёр үсгийн уралдаанд хоёуланд нь одоо төрүүлсэн ийм хурдан адуу. За Хэнтийн аймгийн Цэнкэр мандал сум бол одоо яахан гарагтай урттай нутаг л да. Цэнкэр мандлаас одоо Самдагдоржийн онон хар гэдэг азраг 1997 оны улсын их хуурийн наадам намаа үзүүлээд хойдон жил нь Монголын шигшмэд хурдан барьдын их хурд анхадгаар уралдаанд айрагдж байлаа. 97 оны гал шард улсын өвгөний наадам мөн одоо төрүүлж байлаа. За гэгмэчлэн Цэнкэр мандал нутаг бол одоо хурдтай. За даваа цэрэнгийн хурдан шарга азраг 4 дээр, Анандын ариун сайхны хурдан хүрэн азраг 5 дээр. За 6 дээр энэ Энквери бололдог азраг орж ирсэн. Цаатлаар нь Бацайхны хангар азраг. За 8 руу энэ Анандын ариун сайхны бар азраг шургалаа. Цаатлаар нь Мөнх өргөдлийн хурдан хол азраг энэ Чимэд Рагчаагийн хөрөн азраг гэсэн хоёр азраг орж ирсэн бол хамгийн цааталтан сайхан Цагаан азраг орж ирсэн баг харагдаж байна. За тэр бол Говьолтой аймгийн Жаргалан сумын Завхан голвогийн сумын алдарт үеаж Бямцрэнгийн хурдан цагаан азраг байна үзэгчтэй. За Цэнкэр хоттой хүүхэдтэй халдсан азраг ари хэдэн азраг нь дунд одоо залгасан баг харагдаж байна. За 71 дугаартай амарсан Говьолтой аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяаж Энквери хурдан хулаалаг азраг тархины 5 азрагны ар дээр яваад байгаа бол цаатлаар нь сумын алдарт уяаж Бацайхны хурдан хонгор азраг. За нэмнэтэй хээр азраг орж ирсэн хамгийн ард талд нь яваад байгаа шаравцтай хүүхэдтэй хүрэн азраг бол энэ Говьолтой аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяаж Чимэд Рагчаагийн хурдан хүрэн азрагаа. За тэгээд цаатлаар нь тэр Завхан голвогийн сумын алдарт үеаж Бямцрэнгийн хурдан бор азраг мөн орж ирсэн. За энэ хатан азрагнаас одоо өршөлж уралдах юм болоо да. Үзүүрийн азраган дээр бол одоо ойрхон очиж уралдах байх. За өнгөн дээр уралдаад байгаа өсгий цагаан хулын азраг бол одоо арайхан данигдахгүй азраг байна. За тэр хамгийн цаатлаар өршлээд байгаа цагаан азраг. За тэр бол одоо Говьолтой аймгийн Жаргалан сумын Завхан голвогийн сумын алдарт үеаж Бямцрэнгийн хурдан бор азрагаа. Хамгийн ард талд нь бол одоо энэ Чимэд Рагчаагийн хурдан хүрэн азраг яваад байгаа. За одоо манай зэрэгдэж үзэгчтэй охиндээ үзүүрийн азрагнуудыг харуулах байх. За энэ бол одоо нэг тарихны нэг 5 6 азрагны ард дээр гараад ирсэн юм бүхэн азрагыг харуулад байгаа юм. За хуулалаг азрагын наадлаар нь хүүхдэн салгаж яваад өршлүүлэх нэ. Бүрэн багийн уяаж Энквери хуулалаг азраг. За дахилнаас одоо нэлээхэн саарчж байгаа харагдаж байна. За энэ сайхан одоо тал нутаг таруухан сайхан уралдчихж байгаа харагдаж байна. За Говьолтой аймаг Алтай нутагт одоо хорвороо жоохон бахтайхан жаахан одоо юм гандамал дуухан байгаа юм байна да. За Анандын ариун сайхны хүрэн азраг бар азраг хоёр нь хоёулаа одоо үзүүрийн 5 азрагаар ороод иржээ. За 5 дээр бол Говьолтой аймгийн Жаргалан сумын Гамбалтын хурдан хээр азраг яваад байгаа. За бор азрагны хувьд өнөө жил одоо Монголын мөрөн спорт уяачдын холбооны санс наалахын дагуу засгийн газрын шийдвэрээр Баян хонгорын аймаг зохион байгуулагдсан ламын гигэний 375 жилийн говийн өмсгийн хурдан барьдын уралдаанд одоо айрын ярахнаар хурдалчаад давхар уяагаар ээж уралдаж байгаа. За Саарл азраг Говьолтой аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн сумын алдарт үеаж Лавгагийн хурдан Саарл азраг аймгийн нааданд хоёр харагдсан авраг адуудаа. За ард дээр нь яваад байгаа Сунмын Дэмдэн Базрын уул азрагны хувьд аймаг үсгийн уралдаанд 2 өдрөөж 2 харагдсан ийм хурдан адуу. За тэгээд Анандын ариун сайхны хурдан бор азраг мөн одоо гараад ирсэн. За Анандын ариун сайхны бор азраг өнөө жил улсын их хоёр нааданд их дээгүүр уралдсан 11-2-оор уралдсан. Төвх говийн бүсийн хурдан барьдын уралдаанд 9 уралдсан. За цаатлын хөрөн азраг нь мөн одоо хурдан азрагдаа. Хоёр азраг нь хоёулаа одоо ингээд тархины 4 азраганд 3 дөрвдөр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За Анандын ариун сайхан гэдэг үеэж бол одоо морин жилийн босгон дээр аймгийн алдарт үеэж хэмээх эрхэм сайхан алдрыг өртсөн. За тэгвэл өнөө жил бол одоо Монгол улсын алдарт үеэж хэмээх одоо эрхэм сайхан алдрын болцлыг бол нэгэнт үйлүүлсэн. Өсгий цагаан хул хээр азраг орж ирсэн ба харагдж байна. За энэ газрын уруу дээр шосол ер нь тарлаатайд орчлоо одоо хоёр азрагны хувьд. За үзүүрийн хоёр азраган дээр ариун сайхны хоёр азраг тохож иржээ. Хүүхэд нь одоо амрааж авч үлдэж угаад ахиад одоо залгаж байгаа харагдаж байна. За бор азрагны хувьд өнөө жил одоо тун хурдан байгаа азрагтай улсын их хуурийн нааданд 12 турдалсан, говийн бүсийн дан шиг нааданд 9 турдалсан. За ер нь тэгээ том жижиг олон уралдаанд төрүүлж яригдсан ийм хурдан адуу. Төв аймгийн Эрдэнэ сумын унган адуунууд гэдэг үлээ дээ. Хоёр азрагны хувьд хоёулаа одоо 2012 оны Багнуур дүүргийн нүүрэнтэй хурд нааданд 4-5-аар орж ирсэн. Игэл лав одоо сайн санаж явах юм байна. За хамгийн наадталд нь Лавгагийн хурдан Саарл азраг яваад байгаа. Сунмын Дэмдэн Базрын хурдан хул азраг одоо тэр тод шаравцтай хүүхэдтэй. За хамгийн цаатлаар нь бол Говьолтой аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт үеаж Тэлогийн Анандын ариун сайхны хурдан бор азраг хүрэн азраг хоёр гараад ирсэн. За дөрвөн азрагыг ингэж яваад ингээ уршилж байгаа юм. За энэ дөрвөн азрагны ер нь аль нь төрүүлж аль нь одоо аман үзүүлж аль нь харигдахыг одоо хараахан хэлж мэдэхгүй байна. За ер нь аль нь төрүүлэхийг байх газаргүйтэй. Чухам одоо барайчны цагаан зурхай дээр гიშиг гээд аль нь төрүүлж аль нь аман үзүүлдэг юм байгаа юм. За дөрвөн азрагны хооронд ч нэг үзүүчтэй их уралдаан гарах юм байна. За Анандын ариун сайхны хоёр азраг бол нэг тохож ирсэн. Эргээд одоо хүүхдэн жаахан авч үлдэж харагдаж байна. За тэгтэн бол одоо болоогүй.
Одоо ер нь хоёр азрагыг ер нь хол алдаж болохгүй багын холбоотой ер нь өршлүүлээд авахгүй ер нь болохгүй да. За хамгийн наадлаар нь Говьалтай ангийн Жаргалан сумын Бүрэн багийн сумын алдарт үеэс Савгагийн хурдан саар лазар гараад ирсэн. За өнөө жил одоо Говьалтай ангийн 18 сумын 15 нь бол одоо Тэгшэн баярын наадмаа одоо яг энэ цаг мөчид хийж байгаа. За тийм болохоор 15 одоо сумын 15 Тэгшээ давтцаж байгаа энэ уралдаан хаанд бол одоо гадны сумдаас нэг их мөр ирсэнгүү. За Говьалтай ангийн Тайшир сум болон Завхан ангийн Алдархан сумаас бол одоо уяачид хурдан урт хүлэг мөртөөгөө хүрэлцэн ирсэн байлаа. За тэгээ Адуун зүргийн манлай азарганы уралдаанд 30 гаруй алтан дууртууд энэ их уралдааныхаа тэнгэр дор алтан доосоо өргөж ийхүү одоо Говьалтай ангийн Жаргалан сум үүсгэн байгуулагчны төвд 90 жилийн ойн баяр наадмын Адуун зүргийн манлай азарганы уралдаанд одоо доосоо өргөж байгаа. За Анандын ариун сайхны хурдан бор азраг ард дээр нь хурдан хөрөн азраг нь гараад ирсэн. За Эрдэнэ гэж одоо залуухан уяаж салгыг нь тааруулдаг да. За өнгөний азраг Сономын Дэмдэн базрын хоол азрагч нь ахаад л бүтэн биеэрээ өнгөн дээр гарч ирж байгаа гэж байна. За энэ азраг хэдэн азрагны хооронд ингээд хойно өмнө орж оролдож байгаа чухам одоо цагаан зурхай дээр гიშгэхэд аль нь дөрүүлж аль нь хаман үзүүлэх нөө хэдхэн мөчийн дараа шийдэгдэнэ үзэгчтэй. Одоо бол азраг барайнд ороход ер нь тун зөөхөн хормөлдсөн. За үндсэндээ бол одоо азраг 22 км-ийн алсаас эргэсэн одоо нэг 18-9 км-ийн ураг туулчаад байгаа юм болоо да. За хоёр азрагны хооронд ч өнөөдрийн нааданд ямарчсан үзүүрийн суулт гэж нэг юм ирэхгүй байна. За хуул азрагын амааран тэнцдэг бүдэг онцлогтой азраг юм да. Хүүхэд намын антаар бол татаад уршаага одоо ингээд төрж уралдаад байдаг гэж. За их өвөр мөцөйстэй азраг да юм харагны мод шиг махичаад тэгэх толгой доогуур дарж давхтай гэж. За ер нь нэг давхлыг нь харсан эргээд энэ хул азрагыг харахад ер нь амтахгүй байхаар ийм л азраг да. За ингээд ураг ер нь азраг барайнд орж ирж байгаа болоо да үзэгчтэй манай зургуулачийн тоссон камераас одоо үзэгчтэй авахынд харуулж байгаа шиг байна. За тийм аа. Говьалтай ангийн Жаргалан сум үүсгэн байгуулагчны төвд 90 жилийн баяр наадмын Адуун зүргийн мандаа хурдан азраг барайнд орж ирэхэд Говьалтай ангийн Жаргалан сумын Бүрэн багийн аймгийн алдарт үеаш Монгол улсын сайн малчин Сономын Дэмдэн базрын хурдан хуул азраг төрүүлэн ирж төмөн олноон байсгаж тод магна торгонжолоо өргүүлэн төмнийг хоёр зингэл наадамд хурд нэмэн ордоо орж ирж байгаа нэ үзэгчтэй. За аман үзүүнд Говьалтай ангийн Жаргалан сумын сумын алдарт үеаш Савгагийн хурдан саар лазаргын хөө аман үзүүнд хурдлаа. За 3-д Говьалтай ангийн Жаргалан сумын Тэлөгийн аймгийн алдарт үеаш Анандын ариун сайхны бор азраг нь хурдалсан бол хүрэн азрагын хөө айргийн дөрөв турдалж байгааг үзэгчтэй охин харж байна. За Анандын ариун сайхан гэдэг үеаш Унган нутгийнхаа одоо түүх 90 жилийн ойн баяр наадмыг Улаанбаатар хотоос зорж очиод азрагны уралдаанд ямарчсан 2 айрыг амслаа. За говийн бүсийн шиг наадмын 93 насны дөрөв бол одоо гурвуулангийн өрдсөн өнөө жил. За 5-д энэ Жаргалан сумын Завхан голбогийн сумын алдарт үеаш Бямцрынгийн хурдан бор азраг их хараас нэглээ дээ. Айргийн 5 турдаллаа. За 6-гийн азрагын үг дээр харцгаая. За нөгөө хаалга хувцастай хүүхэдтэй Говьалтай ангийн Жаргалан сумын үеаш Гамбалтын хурдан хээр азраг тархинд их уралдлаа да. Арайхан айрыг чадлагууд 6 турдалчлаа. За бас одоо хурдан азраг юм аа. Үзүүрийн эзэн азрагтай бол одоо их уралдсан да. За тэгээ яг үзүүр дээрээ унчаад за энэ нөгөө Бат сайхны хурдан хонгор азраг чинь 7 дурдалж байгаа юм болоо да. Аймгийн нааданд 1 дөрөвж 1 айрыг сумын нааданд 5 дөрөвсөн хурдан азрагын 7 дурдалчлаа. За 8 цэгрөвчтэй хүүхдээ хүрэн азрагаар авчиж гаргаж байна. За 9 азрагыг Говьалтай ангийн Жаргалан сумын Бүрэн багийн Чимэд Рэгчаагийн хурдан хүрэн азрагын хөө 9 дурдалж байгаа харагдаж байна. За 10 азрагыг харъя. Мөн одоо Бүрэн багийн уяач Мөнх өргөхийн хурдан хол азраг 10 дурдаллаа үзэгчтэй. Миний хол азраг Хинтэй аймгийн Зэнхэр мандал сум яриад дэлгэрийн боён дотох явна гадуу. Энэ сайхан ногтх төрж 90 жилийн төрөө авсандаа баяртай байна. Удам өгшл манай унгаа гадуу. Тий өнгөрсөн жил энэ Говьалтай аймгийн баруун бүс зүүн бүс төрүүлсэн. Тийм адуу гамаа. Энэ жил анхныхаа уралдаанд энэ Жаргалан сум 90 жилийн ойд ирж төрүүлж байна. За цаашд оролцох уралдаан олон байгаа доо. Азраг маань 6 настай азраг энэ Говьалтай аймгийн аймгийн алдарт уяас Дамдын базар гэж хүнд би өгсөн азраг гомаа. Тэгээд энэ сайхан урдлаа. За баярлалаа. Оо за сайхан баярлалаа. За. Аа Сүхбаатар асгацсан мөгчлээ. Асгат азраг. Харуулсан уралдаанд оролцсон. Оролцсон. Дээг оролцсон. Сая дөрүүлжинд аман гэж 3-аар ирсэн. Ямар уралдаан оролцсон? Энэ жил дөрүүлжингийн ойд оролцсон. 3-аар ороод. Тэгээ сая энэ дахиад аман гэж. Аймагт 2 орсон азарга. Цаашдаа оролцсон уралдаж аймаг бүсийн уралдаан. Тий аймаг бүсийн уралдаанд хийсэндээ. Тийм сэтгэл өндрөө. Удам өгшил Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын азраг. Тий. За 3-4-оор үргэлж байсан. 2 азраг байна. Тийм. Цуцаад борлож үү. Тэглээ. Өндөр. Түүх нутгийнхаа 90 жилийн ойд
Тэгж хоёр азар дараалал оруулж байгаа их төвд их баяртай. Сая Баянгар аймгийн говийн бүсийн даншигт оролцоод ирсэн. Загал азаргаараа хөр азаргаа бол нутгийнхаа уралдаанд оролцохоор төлөвлөсөн байсан. Тэгээд загал азармын Баянгарын аймгийн даншигт 9-оор давхсан. Тэгээд наашаа нутгийнхаа давчиллаа та. Хоёр азармаа сайхан хоёлоо 100 зам холбож орлоо. Сайхан байна уу? За баярлалаа. Энэ Хинтээ аймгийн Финкер мандлын Атгал хүний хатуу та. Манай энэ газар олон төрүүлж яригддаг газаргоо. За тэгээд мөрнийхөө байдлыг харж байгаа дараагийн наадмын хийдэн дээ. Жаргалан сумын анхны улсын сайн малчин хаяа хэмээн алдарсан Пүрвийн доржин охин байна. За биднийг бол тэр хаяа Пүрвийнхэн гэхээс гадна бас Галдангийн долоогийн үр удам гэж нэрлэдэг. Одоо энд суугаа бид бүхэн бүгдээрээ Галдангийн долоогийн үр удам байна. Тэн дотроос яг энд цугласан хэдмэн бүгдээрээ Галдангийн долоогийн эгчдийн хүүхнүүдийн 2-2 сууж байна. За энэ улсууд бол бүгдээрээ ураг төрлөөрөө нэг ижил удам угсаатай хүмүүс учраас энэ баяртаа цөмөрөө бүр алс хол 1000 км-ийн цаанаас зорин ирээд одоо ингээд ариун сайхныхаа уяндаар цуглаж бүр сайхан баяр наадам баяр сэнгэл болж байна. Ийм учраас одоо энэ наадамд оролцож байгаа жаргалчуудаа өөрийнхөө энд хамт суулгарсан ах トゥ нартай за тэгээд Галдангийн долоогийнхондоо урд хаяагийнхаа ах トゥ тэрнэстэй бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж баярын мэнд төвшүүлье. Өнөөдөр энэ баяр наадмын нээлт болсон бэлэгтийн сайхан өдөр бид баяр наадмаа эхлүүлээд хурдан мөрдөө уралдаад хүчит өгчүүдээ марилдуулаад ах トゥ ураг төрлөөрөө бүгдээрээ цуглаад ингээд баярлж байгаадаа бид болон бидний төрөл төрөсөд ах トゥ бүгдээрээ сайхан баярлж байгаа. Тэгээ бид энэ одоо цуглаж ярьж байгаа учир бол бидний одоо нэгэн бүл аймгийн алдарт туяач ариун сайхны одоо хурдны зэлэн дээр ирсэн байна. Тэгээ эдний одоо хадууны унаг бүхэн нь босоод ирж уйсан бүхэн хурдан байх үлдээтэй ирүүлэг энэ уяатгийн хаан одоо кемер сүлдэнд нь төлөөлж одоо баяр хүргэж хэлмээр байна. Чимдийн ашгүй гэж манай өвөг эцгийг тэгдэг байсан. Тэрний хүүхэд одоо 3 хүүхэд аргачаагийн баасан хүү гэж одоо би ингээд дүү манай ахын аавын одоо дүү анандын одоо ариун сайхан одоо энэ уян дээр нэрээд ингээ ах トゥ төрөл төрөсtöөрөө бүгдөө цуглаад тэгээд сумынхаан одоо 90 жилийн ойн баяр наадамд оролцоод бүх сайхан байна. Ингээд
бүх жаргаланчууд одоо энэ тэндээс ирсэн нутгийн ард иргэд төрөл төрөсөд бүх одоо жаргалчуудаа 90 жилийн он баярын мэндийг хүргье. Говьлтай аймгийн Жаргалан сумын сум байгуулагдсны 90 жилийн ойн баяр маш сайхан болж байна. Ойд хүрэлцэж ирсэн тус нутгийн нийт ард иргэдэд бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Түүнээс гадна ойдоо ирж чадаагүй ч гэсэн хүмүүстэй нутагчийн сайхан байна. Баяр наадам маш сайхан болж байна. Хүмүүс минь Жаргалан нутгийнхны аж амьдрал дээшилсэн байна. Амьдрал сайхан байна, баяр сайхан болж байна гэж хэлж байна. За эрхэм хүндүлэгчтэй Говьлтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны түүхт 90 жилийн баяр наадмын хордон Хязаалан насны мөр гарааны зурхаар хөдөлжээ. За Хязаалангийн уралдаанд бол одоо газраас сугларсан 40 гаруй алтан дууртууд Алтай зүрлэг уулсынхан үр хөлөөр алтан доосон хөрөгөөр ийхүү гарааны зурхаар хөдөлж байгааг үзэгчтэй авсан харж байна. За эдэн дотор бол одоо сүүлийн үед аймаг сум орон нутагтаа тогтмол дөрвөлж айрагддаг гэж бат 3 наснда ер нь айрагд руу алдаж үзээгүй ийм олон зуутай хурдан буянгууд мордсон байгаа. За Хязааланаас өнөө жилийн одоо Хязаалангийн уралдаан бол ер нь харьцангуй ер нь хаа газрын наадмын Хязаалан мөр тэр их олон уралдаад байгаа. За Говьлтай аймгийн Жаргалан сумын 90 жилийн өн баяр наадамтай зэрэгцээд Алтай нутгийн 14 сумын тэгш баяр наадам одоо хамт татгам зохион байгуулагдаж байгаа учраас мордын тооны хувьд одоо харьцангуй цөөхөн ийм уралдаан болж байгааг одоо үзэгчтэй авах анзаарч байгаа. За ТV телевизийн уран бүтээл хамт олон бол Говьлтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны түүхт 90 жилийн өн баяр наадмыг инхүү бүрэн ихээр нь үзэгчтэй авахндаа хүргэж байна. За Хязаалангуу зурхайтай бүрэн үржээ. За орж илүү. Говьлтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 90 жилийн өн баяр наадмын хурдан Хязаалан насны мөрдийн уралдаан гарааныхаа төхөөрөмжнөөс нэгэн зэрэг сайхан эргэлээ. Тод ногоо сайхны уян дээрээс мордсон аймгийн алдарт уяач. За энэ нөгөө хурдан хонгор үрээ гараад ирсэндээ Анандын ариун сайхны уян дээрээс мордсон Баттаржийн хонгор гэдэг үрээ гараад ирсэн юм шиг байна. За энэ өнгөн дээр гараад ирсэн хонгор үрээ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн ангин алдарт уяач Бат сайхны хурдан хол алдсан үрээ. Түрүүнд одоо соёолынгийн уралдаанд хурдан хол үрэн тархинд дурлаж байгаад 13 дөрвийн багцаагаар орчиж байгаа харагдаж байсан. За нөгөө өнгөлөө гарсан хөрөн үрээн дээр ари хэдэн үрээ залгасан байгааг одоо үзэгчтэй авах харж байна. За манай зурглаж одоо үзэгчтэй авахндан Бат сайхан алдартын хурдан хол алдсан үрээний давхлыг харуулж байгаа шиг байна. За сайхан мөрөн хэвээ орчихсон сайхан хол алдсан үрээ гараад ирсэн бол ари хэдэн үрээний өнгөн дээр азраган хөрөн үрээний гараад ирж харагдаж байна. За Анандын ариун сайхны уян дээрээс мордсон сайхан хонгор үрээ ари хэдэн үрээний өнгөн дээр яваад байгаа даа үзэгчтэй. Бат сайхан алдартын хурдан хэр үрээ 3 удаар гараад ирсэн байна. За аман үзүүний зээр дүрээ эн чин сайхан үрээ болчихно вэ? Борив бүгс хойд талаараа их сайхантай үрээ байна. 4 часыг өндөртэй. За ингээд бат сайхан алдартын хурдан хол алдсан үрээ нэлээд зэрэгхэн гараад ирсэн бол аман үзүүн дээр нь сайхан хөрөн үрээ гараад ирсэндээ сайхан өндөр частай хойд талаараа их сайхан юм байна. Арайч жоохон нарийнхан дуу юм болов яман дуухан оншортой. За хөрөн үрээ хол үрээн дээр бас нэг залгыг байх газаргүй юм байна да. За хол үрээ тэгтэн бол одоо нэлээд зэрэгхэн гараад ирсэн хөл их ширүүнтэй яваад байгаа. За Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн ангин алдарт уяач Бат сайхны хурдан хол алдсан гэдэг үрээ Говьлтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны түүхт 90 жилийн баяр наадмын хурдан Хязаалан насны мөрдийн уралдааныг өнгөлөө гараад ирсэн. За манай зурглаач одоо үзэгчтэй охиндээ ари үрээнүүдийг харуулах бах. За ард дээр нөгөө хүрэн үрээ араас нь бас ойрхон төвнж байгаа юм байна да. Энэ хоёр үрээ бол одоо арийнхаа үрээнүүдээс их болсолоо ивчж харагдаж байна. За Говьлтай аймгийн Тэл баг, Бүрэн баг, Завхан гол баг, за тэ Говьлтай аймгийн Тайширсам, Завхан ангин Алдархан зэрэг одоо сумдаас уяашид хурдан урт сүлэг мөртөөгөө урилсан ирж Жаргалан сумын 90 жилийн өн баяр наадамд хурдан урт сүлэг мөртийнхэн одоо хурд чанцыг шалгаж байна. За ари хэдэн үрээний өнгөн дээр ангин алдарт уяаж Бат сайхны хурдан хэр үрээ гараад ирсэн бол Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэл багийн уяаж Гам болтын хурдан хонгор үрээ мөн одоо харагдаад өнгөрсөн Магнай баярын цагаан цоохор гэдэг үрээ Магнай зүрэнгийн цагаан цоохор гэдэг үрээ мөн одоо гараад ирлээ. За хамгийн надлаар нь сайхан бор үрээ гараад ирсэн. Хард дайрын сайхан хонгор алдсан үрээ яваад байна. Говьлтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн уяаж лав өдөржийн хонгор алдсан гэдэг үрээ мөн байна. За Цэнхэр хоттой өгөөдөө сайхан хонгор үрээ гараад ирснийг үзэгчтэй авах харж байгаа. За тэр бол
Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн уяаж Гамболтын хурдан хонгор үрээ. За Бацайхан алдартын хурдан хэрүүрийн ардаар цэнхэр уцтай өгөөдөө ахиа цаахан улуураа гараад ирсэн Говьлтай аймгийн Бигэр сумын Эрдэнэчлийн мингэд тул гэдэг үрээ гараад ирсэн байна. Өнөө жилд аймгийнхаа төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд ам үзүүлээд баруун бүсдэн төрүүлсэн сумын нааданд бол нэг төрүүлж нэг аригдсан хурдан улуураа гараад ирсэн байгаа харагдлаа. За энэ хөрөнгө үрээ бол одоо дараахан нэгдэхгүй үрээ байна. Хүүхдийг нь ноёмор харагдах юм бол одоо үзэгчтэй охиндээ тэрний үрээ энэний үрээ гэдэг дуулгах бол одоо бүрэн боломжтой. За энэ эдийн үрээний хамгийн наадлаар нь урьдлаад байгаа тэр ногоон цамцтай өгөөдтэй хордлолтой хэр үрээ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн аймгийн алдарт уяаж Бат сайхны хурдан хэр үрээ хул алзан үрээ өнгөн дээрээ гараа явцсан. За тэр цэнхэр уцтай өгөөдтэй толин сартай сайхан хонгор үрээ бол мөн одоо Тэлогийн уяаж Гамболтын хурдан хонгор үрээ. За хэр үрээний ард дээр яваад байгаа цэнхэр уцтай өгөөдтэй хул үрээ бол Говьлтай аймгийн Бигэр сумын Эрдэнэчлийн мингэд тул гэдэг үрээ. За алаг үрээ нөгөө хөтөлж уралдаадсан Галбаатарын хөрөнгө алаг үрээ сая харагдаад өнгөрлөө. Магнайз хөрөнгөний цагаан цоохор гэдэг үрээ одоо энэ хамгийн наадлаар нь уршилж байгаа харагдаж байна. За арын үрээнүүдийг харъя. За хөрөнгө алаг үрээ. За ахаа цаахан алаг үрээ гарч ирсэн байна үзэгчтэй. За энэ бүрэн багийн уяаж лав хөрөнгөний алаг гэдэг үрээ чинь биш байгаа да. Цэнхэр хувцастай өгөөдөө сайхан хөрөнгө үрээ бас одоо уршилжлаа. За ингээд тойрог замаар тойрж уралдаж байгаа болоо да. За тийм аа. Ногоо хувцастай өгөөдөө сайхан хэр үрээ уршилжлаа да. За сайхан алдартай хэр үрээнд одоо уршилж байгаа гэж байна. За манай зөвлөж одоо үзэгчтэй охиндээ нэвтгэн яваад одоо үзүүрийн мөрдүүдийг харуулах байхаа. За танигдгаас бол хамгийн ард талд нь Говьлтай аймгийн Жаргалан сумын Жаргал сайхны культив ян дээрээс мөрдсөн Магнайз хөрөнгөний цагаан цоохор гэдэг үрээ яваад байгаа. За улаан хувцастай өгөөдтэй хонгор халзан үрээ бол Завхан голуугийн цав дөржийн хонгор халзан үрээ. За аймгийн алдарт уяаж Бат сайхны хурдан хэр үрээ. Энэ одоо дээрээс харагдж байгаа. Өнгөний хоёр үрээний наадалд яваад байгаа цэнхэр хамгаалтын малгайтай хөөхөдтэй хол үрээ бол Говьлтай аймгийн Бигэр сумын Эрдэнэчлийн мингэд тул гэдэг үрээ. Цаадлаар нь ахиа сайхан хонгор үрээ гараад ирсэн ба харагдж байна. Морин дэлтэй сайхан хонгор үрээ. За наадлын хол үрээний хувьд өнөө жил Говьлтай аймгийнхаа төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд ам үзүүлээд баруун бүстэн төрүүлсэн. За сумын нааданд бол нэг төрүүлж нэг аригдаад байгаа ийм одоо хурдан адуу. За ер нь том жижиг олон уралдаанд төрүүлж аригдсан ийм одоо хурдан үрээ Говьлтай аймгийн Бигэр сумаас одоо зорин ирсэн байна. За таашраас гадна Бигэрээс бас одоо уяачид ирсэн байна. Бигэрээс одоо Эрдэнэч рүү уяаж хурдан гол үрээтэйгээ хүрэлцэн ирсэн. За ямар ч гэсэн одоо ингээд тархины эдэн үрээн дээр нэлээд давхан ороод ирсэн. За хамгийн заадлаар нь Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн аймгийн алдарт уяаж Бат сайхны хурдан хэр үрээ уршиллаа. Их том өгöd унсан юм байна да. Бат сайхан алдарт одоо хязгаалan насны мөрдийн уралдаанд хоёр үрээ мордуулсан. Хоёулаа ингээд архин гараад ирлээ. Хул алзан үрээ нэлээд зэрэгхэн гараа явчихсан байгаа. За сайхан алаг үрээ нэг орж ирж харагдаж байна. За энэ алаг үрээ чинь нөгөө бүрэн багийн лав сүрэнгийн алаг үрээ энэ л орж ирж байна да үзэгчтэй. За ард тал дээр нарын эдэн үрээний өнгөн дээр яваад байгаа тэр халзан үрээ бол Завхан голуугийн уяаж лав дөржийн хонгор халзан үрээ. За энэ эдэн үрээний өнгөн дээр яваад байгаа цэнхэр хувцастай өгөөдтэй хонгор үрээ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн уяаж Гамболтын хурдан хонгор үрээ. За аймгийн алдарт уяаж Анандын ариун сайхны уяан дээрээс мордсоо. Анандын ариун сайхан гэдэг уяаж ер нь Унган нутгийнхаа 90 жилийн ойн баяр нааданд ер нь нас болгонд мөр аригдуулах нэ. За алаг үрээ лав дөржийн алаг үрээ уршилсан. За одоо манай зөвлөж үзэгчтэй охиндээ үзүүрийн үрээнүүдийг харуулахаар уршилж байгаа шиг байна. За нөгөө хөрөнгө үрээ ам үзүүн дээр хэврээ яваад байгаа бол за өнгөн дээр Говьлтай аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт уяаж Бат сайхны хурдан хол алзан үрээ өнгөн дээр гараад ирсэн. Ард дээр бас одоо хэр үрээ ойрхон төөнөд байгаа. За Бат сайхан алдарт одоо хязгаалангийн уралдаанд хоёр үрээ ер нь харигдуулахыг ер нь байг газаргүй болоо явчих харагдаж байна. За хол алзан үрээ нь бол ер нь гарсан цагаасаа эхэлж өнгөлсөн. За ер нь уужуухан гараадаг үрээ байна өө. Гарч ирээ сайхан ууж ирчихсэн. За хараасаа мөр одоо хол хөндөй салаа ивчихсэн. За өнөөдрийн нааданд хол үрээ ер нь гарсан цагаар гарсан чигээрээ ер нь дөрүүл чийгч ер нь байг газаргүй болоо явчих харагдаж байна. За гэхдээ бол энийг хараахан болоогүй. Одоо хязгаалангууд үндсэндээ одоо 6-аас эргээд нэг газрын талаар одоо жаахан дөнгөрөөд байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа хол алзан үрээ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн аймгийн алдарт уяаж Бат сайхны хол алзан гэдэг үрээ гарсан цагаас эхэл сайхан өнгөлсөн. За араас энэ Анандын ариун сайхны уяан дээрээ томордсон Гамболтын хурдан хонгор үрээ хам үзүүрөө шургасан байгаа харагдаж байна. Цэнхэр хувцастай өгөөдтэй ард дээр нь одоо хурдан хол алзан үрээ хөтөлж уралдаад байгаа Тэлогийн аймгийн алдарт уяаж Бат сайхны хурдан хэр үрээ орж ирсэн. Арын хоёр хонгор үрээний наадлаар нь яваад байгаа хурдэлтэй хол үрээ бол Говьлтай аймгийн Бигэр сумын Эрдэнэчлийн мингэд тул гэдэг үрээ. За арын эдэн үрээний өнгөн дээр яваад байгаа тэр хэр толгойтой сайхан мардан зүстэй адуу байна шүү. Энэ бүрэн багийн уяаж лав сүрэнгийн алаг гэдэг үрээ. Ард дээр нь сайхан хэр үрээ гараад ирсэн. За нөгөө дөрөнд хамаа үзүүнд уралдаад ирсэн хөрөнгө үрээний хөл нэлээд саарцсан байгаа харагдаж байна. За хамгийн ард талд яваад байгаа энэ хонгор үрээ чинь үзэгчтэй. Бүрэн багийн сумын алдарт уяаж Бат дөржийн хонгор үрээ байна. Говьлтай аймгийн
Жаргалан сумын бүрэн багийн уяаж, сумын алдарт уяаж, Баттөржи хурдан хонгороо байна шүү. Энэ одоо дэлгэснээр харагддаг хонгороо. За өнгөн дээр нь яваад хонгороо бол дараахан танигдахгүй байна. За алаг үрээ бол бүрэн багийн уяаж, тав сүрэнгийн хурдан алаг үрээ. За өнгөн дээр нь ахаад одоо танигдахгүй эр үрээ гараад ирсэн. За зүгээр хүүхдийг номерыг одоо манай зурлаачийн дөрөнд тодхон сайхан харагдах юм бол үзэгч та бүхэндээ одоо тэрний нэмэр гэдэг дуулах бол бүрэн боломжтой. За манай зурлаачийн дөрөнд бол хүүхдийн номер харах төдийд бол одоо хараахан толгоос тусаад байна. За ард дээр нь бол лав сүрэнгийн хурдан алаг үрээ яваад байгаа. Говьлтангийн Жаргалан сумын бүрэн багийн уяаж, лав сүрэнгийн алаг гэдэг үрээ. За түүний ард тал дээр бүрэн багийн сумын алдарт уяаж, Баттөржи хонгор гэдэг үрээ уршилсан. Аймгийнхаа бүсийн уралдаанд бол нэг амаа үзүүлчихэд байгаа ийм ордон адуу юм байна. За энэ хэд бол одоо үндсэндээ нэг тархины нэг 4-5 үрээний ард дээр яваад байгаа хэдэн үрээг манай зурлаач харуулдаг байгаа юм. За тун удахгүй одоо арын үрээ өнгөний үрээнүүдийг одоо харуулах баха. Говьлтангийн бигэр сумын уяаж, Эрдэнэчний Мингэт тол гэдэг үрээ чинь энэ одоо уршилж харагдаж байна. За энэ одоо олон дөрвөлж харагдсан ийм ордон адуу аймгийнхаа бүсийн уралдаанд нэг дөрвөл нэг харагдаж байгаа. Суманд мөн одоо нэг дөрвөл нэг харагдаад байгаа ийм ордон үрээ. Санандын ариун сайхны уяан дээр замардсан Амбалтын ордон хонгор үрээ 3 дээр гараад ирсэн бол Говьлтангийн Жаргалан сумын Тээлөгийн аймгийн алдарт уяаж, Бат сайхны хол алдсан үрээ, хээр үрээ хоёр нь хоёулаа үзүүр аваа гараад ирлээ. Хол алдсан үрээ нь одоо өнгөн дээрээ хээр үрээ намаа үзүүн дээр гараад ирсэн. За нөгөө газрын уруу юу. За энэ уруу дээр ч ямар ч мөр одоо ингээл тарлаатай л ураа ичээд байгаа. За хээр үрээ нь одоо сайхан алдартай үрээ юм аа. Бат сайхан алдартай хээр үрээ түрүүнд одоо соёл насны нэмэрдийн уралдаанд одоо хурдан хуулуурын сайхан тархинд дурлаж байгаад 10 гаргаад орчиж байгаа харагдсан бол Хязаалангийн уралдаанд ер нь 2 үрээ айрыг дугтаахын ер нь баяр их газаргүй болоо явчлаа да. Түрүү үрт хийх ер нь одоо үгүйсэхгүй л болт. За энэ сайхан урдан хөлгүүдээс олон хэл ам хоцгаад тусах болтугай. За энэ гарсан цагаасаа ихэж хөтөлж уралдаад байгаа энэ хул үрээ бол Говьлтангийн Жаргалан сумын Тээлөгийн аймгийн алдарт уяаж, Бат сайхны хол алдсан үрээ. За ард дээр нь мөн одоо Бат сайхан алдартын хурдан хээр үрээ яваад байгаа. За 3 дээр бол Говьлтангийн Жаргалан сумын Тээлөгийн аймгийн алдарт уяаж, Анандын ариун сайхны уяан дээрээс мөрдсөн Амбалтын хонгор гэдэг үрээ яваад байгаа. Аймгийн наадамд нэг харагдаж, сумын наадамд мөн одоо нэг харагдсан ийм хурдан үрээ. За Тээлөгийн 3 үрээ л одоо ингээ үзүүр дээр ангарч ирсэн. Барсал одоо тэлж уралдаж байгаа юм байна да. Тэлчүүд за бүрэн багийнхан бол одоо дээд насандаа их сайхан наадаж байгаа бол Тээлөгийн уяачид бага насандаа их сайхан наадах нэ. Хязаалангийн уралдааны үзүүрийн 3 үрээ арийнхаа эдэн үрээнээс ингээ тасарж ихэрэхээр Тээлийн 3 үрээ гараад ирсэн. За ингээд манай зурлаачийн тоссон камераас одоо үзэгчтэй авах харж байна. Говьлтангийн Жаргалан сум үүсгэн байгуулагчны төвд 90 жилийн өмнө баяр наадмын хурдан Хязаалан насны нэмэр барианд орж ирэхэд за Говьлтангийн Тээлсмийн аймгийн алдарт уяаж, Бат сайхны хурдан хул алдсан үрээ энэхүү төрүүлэн ирж төмөн улаан баясгаар хурдан явааг үзэгчтэй авах харж байна. За Бат сайхан алдарт ямарчсан одоо Унган нутгийнхаа 90 жилийн өмнө баяр наадмын хурдан Хязаалан насны нэмэрдийн уралдаанаас энэхүү түрүү магнаа хүртлээ. За тэгд 7 дугаартай мартсан Бат сайхны хул алдсан үрээ төрүүлсэн бол ам үзүүний үрээ гарыг. За ахаад Бат сайхан алдартын хурдан яруу ам үзүүлж, Бат сайхан гэдэг уяаж, Хязаалангийн уралдааны түрүү ам үзүү хүртлээ. Анандын ариун сайхны уяан дээрээс мордсон Амбалтын хурдан хонгор үрээ 3 сурдлаа. За 4 үрээ гарыг. Говьлтангийн Жаргалан сумын бүрэн багийн сумын алдарт уяаж, Баттөржи хурдан хонгор үрээ зөв талдаа, Говьлтангийн бигэр сумын уяаж, Эрдэнэчний Мингэт тол үрээ буруу талд нь. За ингээд Баттөржи хурдан хонгор үрээ 4 турдаж, Говьлтан бигэрээс Эрдэнэчний Мингэт тол гэдэг үрээ аргагүй хурднаа батж айргийн 5 турдлаа. За 6 энэ завхан гологийн уяаж, лав сүрэнгийн хонгор алдсан үрээ 6, бүрэн багийн уяаж, лав сүрэнгийн алдаг үрээ 7. За 8 9 үрээнүүд ингээ бөөнд дөхөн ороо явж харагдаж байна. За Тээлөгийн уяаж, Чимэттэрчи хурдан хонгор үрээ 10 турдалж байгаа юм болоо да. За ингөө Хязаалан одоо барианд орлоо. 08. За баярлалаа. Оо сайхан байна. Нутагтаа ирээд наад чинь сэтгэл өндөр байна. Нутгийнхаа товондор үрээ төрүүлэглээ, ам үзүүлэглээ. Баяртай байна. Эхнээс өнгөж явсаар байгаа түрүү. Оо тий. Тий миний марчаад ул марч Дорнот аймгийн Баяндум угсалтай. Манай хуур ах маань Батуулд гэдэг хүн байдэ. Батуулд ахтаа бас их баярлаа. За энэ манай Хинтээ аймгийн Цэнхэр манлан сумын алдарт мөнх дэлгэр гэж манай найз надад бэлгэлж ирсэн. Тэгээ бас миний өрөөнүүд сайхан хурдан байна. Баяртай байна. Тий. Оо энэ жил би дүүрэгтэй уралцгаад дүүрэгтэй уралдаад тэгээд нэг сумд 2 уралдаад нутгаа зорж ирсэн дээ. Тий. Оо баярлалаа их баяртай байна. Энэ жил нэг хичнээн уралдаанд оров. Оо энэ жил хавар нэг бүсийн уралдаанд орсон, аймгийн бүсийн уралд. Ам үзэц. Скватрим мукан. Нилээ бас хойноос явж байгаа юм шүү. Оо тэглээ. Сайхан байна. Тэгээ морныхоо байраадлаас олж байгаа юм аа. Сайхан байна, бас холоос зорж ирсэн. Хотоос ирсэн.
Тэгээд бас нутгийнхаа ирээд уралдаад айраг авч байгаа баяртай. Энэ жил ухаан өрөө байна. 4 дахь давхар байгаар уралдаж байна. Улсад уралдаад Сэргэлэнгийн ойд уралдаад дараад Баянгарын даншигт хорилоод тэгээд нааш давхар байгаар ирсэн. Удам мөглөл нь Макс өгчтэй. Тэгээд уралдаж байгаа шарга мөлдөө бас нэг эцэгтэй. Ихтлэн тойрол авсан юм одоо. Олон нэмэр явж байгаа хөргөш ороод ирв. Тэгс ер нь хүүхдээ загчээсэн. Дараа яваарай. Газар жоох хатуу бас жоох гамж яваал гэж хэлсэнтэй. Намайг нямдарж ирднэ ч гэдэг. Би гэр сумын хараад. Тийм хүн байна. Тэгээд миний хол өрөө аймгийн төвийн бүст амг үзүүлээд, баруун бүстэн төрүүлээд, энд уяжтай байраар төрүүлээд. Тэгээд өмнө бас нэг айрагдаад ингээд айраг төрөө 5-6 авч байна. Улам өслийн талаар Жаргалан сумын алдарт байж ган төмөрийн унгаа хатав. Дээд өгшил нь болохоор эцэг нь Сүхбаатарын төмөн зогтох их нь Сүхбаатарын мөнх ханых. За ирэх мэнд үзэгчтэй Говьлтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагдсны төвд 90 жилийн өн баяр наадмын хурдан шүтлэн насны мэргараныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэжээ. За шүтлэнгийн уралдаанд газраас угларсан 50 гаруй алтан дууртууд инхүү ган дөрвөн дуураагаараа газар өмбөрдөн алтан зүрлэг уулсынхаа өвөр байлаар алтан доосоо өргөж байгааг үзэгчтэй охин харж байна. За Говьлтай аймгийн Жаргалан сумын завхан гол угийн ангин алдарт үе Бүрвживийн авир мэдийн толь талцсан гэдэг үрээ сая одоо харагдаад өнгөрсөн бол хамгийн заадлаар нь тэр тод ногоо хувцастай хүүхэдтэй сайхан хэрүүрээ урьжлаад байгаа ангин алдарт үеж бат сайхны хурдан хэрүүрээ байна. За цэнхэр хувцастай хүүхэдтэй сайхан саарал үрээ гараад ирсэн баг харагдаж байна. За тэр бол одоо Бүрэнбагийн төвшин дэшийн хурдан саарал үрээ. За манай зурглааж одоо үзэгчтэй охиндээ арын мөрдүүдийг харуулад за урьжлнаа. Ногоо хувцастай хүүхэдтэй сайхан хэрүүрээ гараад ирсэн ангин алдарт үеж бат сайхны хэрүүрээ яваад байгаа. За шар хувцастай хүүхэдтэй сайхан хэрүүрээ өнгөн дээр гараад иржээ. 40 дугаартай хурдан хэрүүрээ энэ Бүрэнбагийн уяаж Лавгагийн хурдан хэрүүрээ. За 40 дугаар бол бүртгэл дээр арайхан бүртгэгдээгөө. За гэхдээ бол хурдан саарал лазаргаа хонж аман үзүүдүүлсэн тэр хүүхэд нь бол одоо мөн байна. Лавгагийн хурдан хэрүүрээ аман үзүүн дээр нь саарал үрээ гараад ирсэн бол 3 дээр ногоо хувцастай хүүхэдтэй сайхан хул үрээ гараад ирсэн байгаа. За ногоо хувцастай хүүхэдтэй сайхан хул үрээ 3 дээр гараад ирсэн. За аман үзүүн дээр цэнхэр хувцастай хүүхэдтэй саарал үрээ гараад ирсэн. За энэ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын Бүрэнбагийн уяаж төвшин дэшийн саарал гэдэг үрээ. За 3 дээр яваад байгаа ногоо хувцастай хүүхэдтэй хол үрээ бол одоо арайхан танигдахгүй байна. За хүүхдийн номерыг харах юм бол үзэгчтэй охиндаа дуулгана. За ари эдэн үрээний өнгөн дээр цэнхэр хувцастай хүүхэдтэй сайхан саарал үрээ бас одоо гараад ирсэн баг харагдаж байна. За ам үзүүн дээр бол одоо Говьлтай аймгийн Жаргалан сумын Бүрэнбагийн уяаж төвшин дэшийн хурдан саарал үрээ яваад байгаа. За өнгөн дээр нь бол Лавгагийн хурдан хэрүүрээ яваад байгаа. За 3 дээр сайхан хул үрээ гараад ирсэн. Ногоо хувцастай хүүхэдтэй хул үрээ. 4 дээр цэнхэр хувцастай хүүхэдтэй сайхан хонгор үрээ гараад ирсэн байна. За аршлий бүгдээрээ арын мөрдүүдийг арий. За тэр тод ногоо хувцастай хүүхэдтэй том хэрүүрээ. За энэ наадлаар яваад байгаа энэ хэрүүрээ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт үеач бат сайхны хурдан хэрүүрээ. За бат сайхан алдарт одоо хязгаарлан насны мэрдийн уралдаанаас түрүү амын үзээр үрдчихсэн. За тэгээ арын үрээнүүдийн хөл тон ширүүх юм хамгийн наадлаар явж байгаа тод шарвцтай хүүхэдтэй зээр талцсан үрээ энэ аймгийн алдарт үеач Бүрвживийн авир мэдийн толь талцсан гэдэг үрээ байна. За анандын гэрүүн сайхны уян дээрээс мөрдсөн сайхан хонгор үрээ хамгийн наадлаар үршилж байгаа харагдаж байна. Саарал алга үрээ гараад ирсэн Говьлтай аймгийн Жаргалан сумын завхан гол угийн сумын алдарт үеач ган дүмрийн саарал алга үрээ сая одоо харагдаад өнгөрлөө. За Бүрвживийн авир мэдийн толь талцсан гэдэг үрээ хамгийн наадлаар нь яваад байгаа. За ар дээр нь цэнхэр хувцастай хүүхэдтэй сайхан хээр үрээ орж ирлээ. За энэ хээр үрээ чинь үзэгчтэй Сумьягийн хээр үрээтэй тун адилхан үрээ байна. Хамгийн наадлаар нь үршилж байгаа хээр үрээ Говьлтай аймгийн Жаргалан сумын Бүрэнбагийн уяаж Сумьягийн хурдан хээр үрээтэй тун адилхан үрээ гараад ирсэн. За бат сайхан алдартын хурдан хээр үрээ энэ үршлээд байгаа. Түрүүнд одоо хурдан хонгор алдсан үрээгээ гунж дөрүүлгсэн хүүхэд нь бол одоо мөн байна. За тэгээ арын үрээнүүдийн хөл ер нь тун ширүүх юм аа. За аргагүй даа. Шүтлэн насны мэрдийн уралдаан 16 км-ийн алсаа шинж шалгаж байгаа. Шүтлэнгүүд эргээд бол үндсэндээ нэг 5-6 км л явж байгаа. За дэлгэцний харагдж байгаа хэрэг бол
аймгийн алдарт байж бат сайхны хурдан хэрүүрээ. За 3 хүрээний хамгийн ардалд яваадгаа шар хувцастай өгөдтэй халдсан үрээ бол Говьалтай аймгийн Жаргалан сумын Завхан голуугийн аймгийн алдарт байж Жаргалан сумын Шовн хэрийн унаг марган спорт уяачны холбооны тэргүүн Пүрвживийн амир мэдийн тол талцсан гэдэг үрээ. Хурдан соёолын халдсан үрээ айрагдсан. За алга хувцастай өгөдтэй сайхан зээл халдсан үрээ гараад ирсэн энэ Говьалтай аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт байж Жаргал сайхны инкултын уян дээрээс мордсон Завхан голуугийн очир хотын дөрвөн цагаан гэдэг үрээ байна. За саарлалаг үрээ ари эдэн үрээний өнгөн дээр гараад ирсэн энэ Завхан голуугийн сумын алдарт байж ган төмрийн саарлалаг үрээ. За ард дээр нь 100 минутаа ногоон хувцастай өгөдтэй толин зартай хэр үрээ гараад ирсэн Говьалтай аймгийн Жаргалан сумын Тэлөгийн аймгийн алдарт байж инкуатри хэр гэдэг үрээ гараад иржээ. За үзүүрийн эдэн үрээ нэг 10-аад үрээ ингээд нэлээд зэрэгтэн гарч ирээ хөтөлсөн болоо да. За бүгдээрээ уршилнаа. Зинкэр хувцастай өгөдтэй сайхан хэр үрээ хамгийн наадлаар нь уршлаа дугаа. За 12 үрээний өнгөн дээр энэ хийн дээр яваадгаа хэр үрээ бол Бацаахан алдартын хурдан хэр үрээ. За Синкэр хувцастай өгөдтэй хэр үрээ. За тэр нөгөө Завхан голуугийн очир хотын дөрвөн цагаан гэдэг үрээний ард дээр ахиад Синкэр хувцастай өгөдтэй сайхан хэр үрээ. Энэ Сумьягийн хэр үрээ энэ байна үзэгчтэй. Завхан аймгийн Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяач Сумьягийн хурдан хэр үрээ энэ Завхан голуугийн очир хотын дөрвөн цагаан гэдэг үрээний ард дээр гараад ирсэн бол за ари эдэн үрээний өнгөн дээр Шовн хэрийн унаг марган спорт уяачны холбооны тэргүүн аймгийн алдарт уяач Пүрвживийн авир мэдийн тол талцсан гэж сайхан мантан алзан үрээ гараад иржээ. За Синкэр хувцастай өгөдтэй хол үрээний хөл жаахан саарсан байна. За манай зураглаачдаа үзэгчтэй өхөндөө үзүүрийн үрээнүүдийг харуулах ба. За ногоон хувцастай өгөдтэй сайхан хол үрээ энд өршилж байгаа бол за саарл үрээ төвшин дэши хурдан саарл үрээ ам үзүүн дээр за өнгөн дээр одоо лавгагийн хурдан хэр үрээ юм шиг байна. За энэ дэлгэсний харагдаад байгаа Синкэр хувцастай өгөдтэй сайхан саарл үрээ бол Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяаш төвшин дэши хурдан саарл үрээ. За энэ хэр үрээ бол мөн одоо Бүрэн багийн уяач лавгагийн хурдан хэр үрээ 40 дугаартаа мордсон хурдан саарл азрах нь ам хөзөөдсөн. За ихаад одоо соёлын нэмэрдийн уралдаанд хэр үрээ одоо гарч уралдаад байсан бол шүтлэнгийн уралдаанд хэр үрээ бас л одоо өнгөн дээр уралдаад байна. Лавгагийн хурдан хэр үрээ. За ингээд өнгөний 2 үрээ арийнхаа эдэн үрээнээс нэлээд зэрэгтэн гараа ичсэн. За лавгагийн хэр үрээ их том угад унчихсан юм байна. Хүүхдний толгойд өрөө даваад ивчих гэж байгаа юм шиг яасан эвгүй ундг юм бэ. За ямар ч хэр үрээ өнгөн дээр гараад ирсэн бол төвшин дэши хурдан саарл үрээ ам хөзүүн дээр за ари эдэн үрээний өнгөн дээр 3 руу энэ халдсан үрээ шургасан байна. Жаргал сайхны инкултын уяаны за тийм байна. Шуун дамгтай хурдан халдсан үрээ. Жаргал сайхны инкулт бол одоо шуун дамгадардаг. За энэ бол Завхан голуугийн уяач очир хотын дөрвөн цагаан гэдэг үрээ наадлаар нь Пүрвживийн авир мэдийн тол талцсан гэдэг үрээ бас одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. За тийм байна. Саарлалаг үрээ орж ирсэн Говьалтай аймгийн Жаргалан сумын Завхан голуугийн сумын алдарт уяач ган нөмрийн саарлалаг үрээ орж ирсэн бол хамгийн саадлаар нь Синкэр хувцастай өгөдтэй жижигхэн хэр үрээ оржлаад байгаа. Тэр бол одоо Бүрэн багийн уяач Сумьягийн хурдан хэр үрээ. За цаадлаар нь ногоон хувцастай өгөдтэй энэ Тэлөгийн аймгийн алдарт уяач Эрдэнэбаатарын хэр үрээ орж ирсэн юм шиг байна. За тийм байна. Ингээд 5 үрээ үзүүрийн 2 үрээний араас ингээд нэхэж байгаа. За 5 үрээний өнгөн дээр бол Завхан голуугийн сумын алдарт уяач ган нөмрийн хурдан саарлалаг үрээ яваад байгаа. За тэгээ түүний ард тал дээр за ер нь 5 үрээ ингээд үзүүрийн 2 үрээн дээр тохож ирж байгаа юм байна. 3 руу Сумьягийн хэр үрээ шургаж байгаа харагдаж байна. За Говьалтай аймгийн Жаргалан сумын Тэлөгийн аймгийн алдарт уяач инкуатри хурдан хэр үрээ 5 дээр орж ирсэн. За 6 дээр шар хувцастай өгөөтэй зээг талцсан үрээ яваад байгаа. Тэр бол одоо хурдан хулалцсан соёлонгоо айрагдуулсан Говьалтай аймгийн Жаргалан сумын Завхан голуугийн аймгийн алдарт уяач Шуун хэрийн унаг марган спорт уяачны холбооны тэргүүн Пүрвживийн авир мэдийн хурдан халдсан үрээ. За хамгийн ард талд нь Завхан голуугийн уяач очир хотын дөрвөн цагаан гэдэг үрээ яваад байгаа. Жаргал сайхны инкултын унган шуун дамгтай хурдан халдсан үрээ. За өнгөний үрээ бол одоо 40 дугаартай мордсон Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяач лавгагийн хурдан хэр үрээ. Ард дээр нь мөн одоо Бүрэн багийн уяач төвшин дэши хурдан саарл үрээ. За тэгээд аймгийн алдарт уяач инкуатри хурдан хэр үрээ. Ам өзөөрөө шургасан бол наадлаар нь тод Синкэр хувцастай өгөдтэй хэр үрээ яваад байгаа. Энэ Говьалтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн уяач Сумьягийн хэр үрээ. За сумын алдарт уяач ган нөмрийн саарлалаг үрээж мөн ороод ирсэн. За араас ногоон мөдтэй өгөдтэй ногоон алга хувцастай өгөдтэй сайхан хэр үрээ орж ирж харагдаж байна. За манай зураглаачийн дуранд дахиад сайхан тусгуухаа ногоон алга хувцастай өгөдтэй сайхан хэр үрээ ари эдэн үрээний хамгийн наадлаар нь уршиллаа да. За тийм байна. За энэ хэр үрээ нөгөө ган болтын хэр үрээ юм болоо да. Ган болтын хүүхэд нь одоо мөн баг шиг байна. Жаргалан сумын уяач ган болтын хурдан хэр үрээд ороод ирж байгаа болоо да. За хамгийн наадлаар орж ирсэн жижигхэн хэр үрээ. За саарл үрээний хөл нэлээд саарсан бол энэ эдэн үрээний өнгөн дээр Говьалтай аймгийн Жаргалан сумын Тэлөгийн аймгийн алдарт уяач инкуатри хурдан хэр үрээ гарч ирсэн. За ам үзүүн дээр яваад ирсэн төвшин дэши хурдан саарл үрээний хөл нэлээд саарч байгаа харагдаж байна. Хамгийн одоо цаад талд нь тод шар хувцастай өгөдтэй зээг талцсан үрээ бол
Пүрвжүүгийн амир мэдийн тол талдсан гэдэг үрэ. За завхан голвогийн уяаж очротын дөрвөн цагаан гэдэг үрэ. Энэ хэдэн үрээний хамаас ард дээр урьдчилаад байгааг одоо үзэгчтэй охин харж байгаа. За одоо өнгөн дээр Говьлтай аймгийн Жаргалан сумын Тэлогийн аймгийн алдарт уяаж Инкватрын хурдан хэр үрэ гараад ирсэн бол за цаатлаар нь завхан голвогийн сумын алдарт уяаж Гандамрын саарлалыг үрэ ам үзүүн дээр за 3 дээр нь Гамболтын хэр үрээтэй адилхан үрэ гараад ирсэн дээ. За мөн баха Гамболтын хурдан хэр үрэ ороод ирсэн бол завхан голвогийн аймгийн алдарт уяаж за Говьлтай аймгийн Жаргалан сумын мөрөн спорт уяажны албаны тэргүүн Пүрвжүүгийн авирмдын хурдан халдсан үрэ 4 дээр гараад ирсэн. За шүтлэн насны мөрдийн уралдааны хооронд бас л одоо галтайхан уралдаан гарах юм байна да. Араас одоо нэгтгэн дуусан хэдэн үрэ одоо өнгөн дээр гараад ирсэн. За хийн дээр яваад байгаа цэнхэр өвчтэй хөвгөдөө хэр үрэ бол Бүрэнбагийн уяаж Сумиягийн хурдан хэр үрэ. За саарлалаг үрэ 3 дээр за энэ ам үзүүрөө шургасан ногоон өвчтэй хөвгөдөө сайхан хэр үрэ. За энэ хэр үрэ энэ Гамболтын хэр үрэ мөн баха үзэгчтэй Говьлтай аймгийн Жаргалан сумын уяаж Гамболт гэж одоо хэр 6 алсан хурдан хэр соёлын тархин дуруулж байгаад Арваадаар урчсан шүтлэн хэрвээ ахаад одоо үзүүр дээр гараад ирж байгаа харагдаж байна. За ингээ газрын уруу дээр өнгөний хоёроо нэлээд зэрэгэн гараад ирсэн бол харын 5 үрээ тараллаа. Хамгийн ард талдан дээр шуун намгатай алаг өвцтэй үгэдтэй зэвэр талцсан үрээ яваад байгаа. Завхан голоогийн очротын дөрвөн цагаан гэдэг үрээ. За цэнхэр өвцтэй үгэдтэй үрээ бол одоо Сумиягийн хэрвээ өнгөн дээр нь яваад байгаа алаг үрээ. Жаргалан сумын завхан голоогийн сумын алдарт уяаж Гандамрын саарлалаг гэдэг үрээ. За тэгээд нөгөө лавгагийн хурдан хэрвээ хамгийн ард талд нь уршилж байгаа харагдлаа. За хари хэдэн үрэнүүд ахиад л залгахтандаа саарлалаг үрэ ямарчсан төвггүйхэн дөөлөөд л үзүүрийн хоёр үрэн дээр ирсэн Пүрвжүүгийн тол талцсан гэдэг үрэ бас л одоо дагаад өдөлдсөн үзүүрийн дөрвөн үрэ ингээ холбоод авлаа. За Тэлогийн аймгийн алдарт уяаж Инкватрын хурдан хэрвээ хүүхдийн дөрөөгөр өнгөлсөн хэвээрээ наадалд нь бол завхан голоогийн сумын алдарт уяаж Гандамрын саарлалаг үрэ. За 3 дээр мөн одоо завхан голоогийн аймгийн алдарт уяаж Пүрвжүүгийн амир мэдийн хурдан тол талцсан гэдэг үрээ яваад байгаа. За Сумиягийн хэр үрээ 4 рүү шургасан Гамболтын хэр үрээ 5 дээр ногоо алаг өвцтэй хөөгдтэй сайхан. За энэ үзэгчтэй Бүрэнбагийн ган тогтхын хэр үрээ юм байна штэ. Говьлтай аймгийн Жаргалан сумын Бүрэнбагийн ган тогтхын хурдан хэр гэдэг үрээ чинь ороод ирсэн байх шүү. Гамболтын хэр үрээтэй андуур зарлаад үсэн хэр үрээ энэ ган тогтхын хэр үрээ юм байна. За 3 үрээ холбож аваа тараллаа. За та газрын жижинд гарч ирэхэд ингээд таралчиж байхыг бодоход хурдан байгаа юм байна. За 4 дээр бол одоо Сумиягийн хэрвээ яваад байгаа. За Сумиягийн хэрвээ бас л сэлүүхэн хараж байгаа үрээ байна та. За араас энэ ган тогтхын хэрвээ ахиад л ер нь язган тал таралж байгаа одоо манай зураглаачийн дөрөнд хальтхан харагдлаа да. За тэр энэ үзүүрийн 5 үрээ чинь ер нь өнөөдрийн нааданд мөн ч хурдан байх чинь вэ ингэж таралж байгаа одоо энэ Жаргалангийн үед арайхан харагдаагүй дээ түрүү насанд. За шүтлэнгийн уралдааны энэ үзүүрийн 5 үрээ ээдтэй мөн хурдан байгаа юм байна да. За Тэлогийн аймгийн алдарт уяаж Инкватрын хурдан хэрвээ өнгөн дээр гараад ирсэн. Ард дээр нь завхан голоогийн сумын алдарт уяаж Гандамрын саарлалаг үрээ. За ахаад энэ Бүрэнбагийн уяаж Сумиягийн хэрвээ 3 руу шургасан бол завхан голоогийн аймгийн алдарт уяаж Пүрвжүүгийн авир мэдийн хурдан халдсан үрээ 4 дээр. За 5 дээр бол одоо Бүрэнбагийн ган тогтхын хэр гэсэн ийм 5 үрээ гараад ирсэн. За энэ 5 үрээ өнөөдрийн наадмын одоо түрүү айргийн 5 үрээгээ хэлж хэдэж нэг их буруутгааргүй болоо явж байгаа юм байна шүү. Энэ хэдэн үрээ бол одоо тун ширүүхэн үлтэй яваад байгаа. За мөн ч гоёхонтой уралдааныг харах юм байна да. Манай морин дайртай Монгол түмэн синхронитлэг цаг үзэн суугаа үзэгч та охин одоо энэ 5 үрээний хооронд нэг гал гарсан үзүүштэй ихэнх уралдаан гарахыг ч одоо үзэх хором ойрхон л байна да. Энэ 5 үрээ одоо игнэтэл үрчлээд байхыг бодоход одоо өнөөдрийн наадамд ер нь юмтай хандлахааргүй байгаа юм байна да. Арийнхаа үрээнүүдээс их ол тасарсан байгаа. За өнгөн дээрээ бол Тэлогийн аймгийн алдарт уяаж Инкватрын хурдан хэрвээ Гандамрын саарлалаг үрээ хоёр бол одоо их араас гарч ирсэн дээ. Араас тэр нөгөө тойрог дээр гарч ирэхдээ арын хэдэн үрээний нэг 20 хэдийн багцаадаас л уршилж харагдсан. За ер нь одоо бүгд араас гарч ирсэн үрээ юм байна шүү. За түрүүнд одоо төвшин дэшийн саарл үрээ лавгагийн хэр үрээ хоёр одоо тархин дурлаж байгаад суусан энэ 5 үрээ араас нь залгасан. Хамгийн наадлаар бол Говьлтай аймгийн Жаргалан сумын Бүрэнбагийн гам тогтхын хурдан хэр үрээ яваад бол цаадлаар нь цэнхэр өвцтэй үгэдтэй Бүрэнбагийн уяаж Сумиягийн хэр үрээ. За завхан голоогийн аймгийн алдарт уяаж Пүрвжүүгийн авир мэдийн халдсан үрээ 5 дээр. За сумын алдарт уяаж Гандамрын саарлалаг үрээ хамгийн цаадалд нь Тэлогийн аймгийн алдарт уяаж Инкватрын хэр үрээ өнгөн дээрээ. За Тэлийн нэг үрээ гараад ирсэн бол завхан голоос 2 үрээ. За бүрэнгээс ингээд 2 үрээ, ийм 5 үрээ. За баг багийн төлөөлөл болсон 5 үрээ. За ахаад л ер нь таралж байгаа харагдаж байна. За шүтлэнгүүд хурдан байгаа байна уу? Говьлтай аймгийн Жаргалан сум үүсгэн байгуулагчны төвд 90 жилийн өмнө наадмын хурдан шүтлэн насны мэрдийн уралдаанд газраас сугларсан 50 гаруй алтан дууртууд ийхүү одоо гамдар өмнө дуурайгаараа газар өмбөрдөн алтан зүрлэг уусынхан өрөөлөөр алтан доосоо өргөж байгааг одоо үзэгч та охин харж байна. Үзүүрийн 5 үрээ бол харийнхаа үрээнүүдээс их бол тасарсан. За манай зургуулаачид одоо эргэж суугаад эргээд одоо энэ 5 үрээн дээр
эргэж ирж зургийг авна гэхэд одоо бэрхшээлтэйхэн ийм хол тасарсан. За үзүүрийн хоёроо ахиад салж байгаа болоо да. Тээлийн аймгийн алдарт үеж Инкватрийн хурдан эрүүрээ өнгөн дээр хэвээр яваад байгаа. За завхан голын сумын алдарт үеж ган нумрын саарлалаг үрээ ам үзүүн дээр за саарлалаг үрээг өнөөдрийн нааданд хэрүүрэн дээр нэг 2 3 ч залгалаа да. Хэрүүрээ арай л дийлж уралдаад байгаа харагдаад байна. За арын 3 үрээ тэгтээ бариан дээр бас одоо ойрхон очив байх гэж зэрэг бай. За саарлалаг үрээг зөв талаар нь оруулаад ахиад туулуулах юм болоо да. За хүүхэд одоо хадгалж байгаа үзүүр дээрээ л одоо эрдмээ шахах зүйтэй болоо да. Хэрүүрээ өнөөдрийн нааданд хурдан байгаа юм байна уу. Тарган талдаа мартсан юм байна. Тарган тамиртай ч байгаа юм байна. За тэгээ нөгөө тарган мөрний торгон ир орно гэж бас нэг юм байдаг да. За арын 3 өрөөний өнгөн дээр Сумьягийн хэрүүрээ наа талд нь бол одоо гандахтын хордон хэрүүрээ. За ингээд говьалтай энгийн жаргалан сум бүсгэн байгуулагчны төвд 90 жилийн өн баярын наадмын хурдан шүтлэн сниймер барианд орж иж байгаа торгон мөчийг үзэгч та охин харж байна. За 50 гаруй алтан дууртуудыг одоо газрын тал хүртэл өнгөлсөн говьалтай энгийн тээлбагийн аймгийн алдарт үеж Инкватрийн хурдан хэрүүрээ газрын талаас хойш одоо өнгөлсөн. За инхүү Трүүлэн ирж төмөн олноо байсгаж тод магнаа торгон жодоо өргүүлээ. Толин сартай хэрүүрээ түмнийг 2 зингэл нааданд хурд нэмж байгааг үзэгч та охин харлаа. За үзэн сумын алдарт үеж ган думрын саарлалаг үрээ. За айргийн 3-д аймгийн алдарт үеж Пүрвжүүгийн авир мэдийн тол талцсан гэдэг үрээ. За 4-ийн гандахтай хэрүүрээ орсон бол Сумьягийн хэрүүрээ 5. За үзүүрийн 5 үрээ таралсаар угаад л байраараа орчлоо доо. За завхан голоогийн очир хотын 4 цагаан үрээ 6. За 7-д Бүрэнбагийн төвшин дишийн хурдан саарл үрээ. Тархинд бас одоо их уралдсан да. Хөтөлж их уралдсан гарайхан ариг чадлагуу 7. За нөгөө хөтөлж уралдаад байсан Лавгагийн хурдан хэрүүрээ 8 дурвуудаа 40 дугаартай мордсон хурдан саар лазарга намаа үзүүлсэн шүтлэн хэрүүрээ 8-лаас соёолын хэрүүрээ харагд орсон. За аймгийн алдарт үеж Батсайхны хэрүүрээ Тээлбагийн Шижир баатны жаргасан 2 үрээ одоо ингээд 9 сарвар холбоотой орчлаа. За инхүү жаргалан сумын 90 жилийн баярын наадмын хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан бодлонгоо сайхан болж өрөөнд орлоо. Ахар. Сайхан байсагда. Ахын сая ховдын дажиг дөрөлцөөд ирээд байгаа хинж. Тэгээ сая аймгийн шинэ алдарт авсан. Тэгээд өрөөмөнд өрөөсний хоёртой. Ховдын дажиг 12 гэж 90 жилд аман цэцсэн. Сугаа тэр хацэг. Цаашдаа оролцоход хийж байгаа уралдаа ямар вэ? Ярэсаа даагнаасаа яг тэр алдаг. Сэтгэл өндөр байна. Ховдын жаргалан сум 90 жил явуулж. Маш сайхан баяр болж байна. Мор маань 2 дээр ирлээ. Сая давхар байна да. Аймгийн төвд сум нөгөө аймгийн үндэсний баярын наадмаар төрүүлээд энд 90 жилээр 2 орж маш өндөр байна. Энэ аймгийн алдарт дэш манайх аяр мэддэг чимээ унгаат баг. За баярлаа. За баярлаа. Өөрөө завхаамын алдаргаас өгөөмөр угаасаа ба. Тэгээ энд наадад ингээ сайхан байна морь дөрөөр ороод. Оо манай алдаргааны унаг. Өөрөө унгаад. Тэгэл энэ алтай жаргалан сум дээр ойдоо ирэл бас ингээ айрглаа сайхан бай. Ингээ 750 айрг авч. Оо тэгж сайхан байна. Унгаа хадуугаараа наадлаа. Дээд огшлон манай Хинтээ аймгийн Цэгэр мандал сумын уяач аймгийн алдарт уяач буян тогтох гэж миний хуураад үгийн огшлын адуу байгаа юм. Тий. Сая хилээр орлоо. 3-аар орлоо. Тий. Нилээ хойноос ороо. Оо тэглээ. Ер нь хурдан л да. Энэ жилээр нь 2 уяатай л байгаа юм. За баярлалаа. Оо морь минь айрагдаа сайхан байна. Сумын алдарт уяач гандан мөрөдөг үнээс авсан. 3 дугуйанда нэг аман гүзүүлж аймагт очиж 50 гараад ирсэн. Тэгээ энэ дээрээ тавлж байна.
Сохо тавилгын их дэлгүүр удахгүй нэгдэн цагаан захиалаад сэтгүүлээ уншаарай. Мистер Пицца 7000. Айлын амт аяны борцог. Ялгч чигээр хуцаад компани. Сонсооч. Үдгийн цайч дууслаа. Тэгээд бидний хоорондох бүх юм дууссан. Хүлээлттэй. Чи биднийг орхиж байгаа мó? Бидгийг хүндрүүл. Тэгвэл би явахгүй дээ. Олон үлдэгдэлд баяртай гэж хэл. Бүх шүдний төлөө эд орбицэж ал. Юугаар хийгээд байгаа бэ? Хайр тоглоо хооч. За, өшөглөө өдөг. Элдвисийн амтай үгээр дайхаар эсэм мусна гэж элдвэр дайхаар өнөксиксэн элдвэр амтал ойдойр тахан дараадаа. Сникерс ойдойр тахан дараадаа. Шаргал говийн дээгүүр аллан сүндэрлэх улсын моройгоор сэнхрэн дэлготох нуурын эргээр цэц мохоо өргөн талыг сүлжүүлэн бид тоон технологи ашиглан сүлжээгээ хүргэж байна. Хоймортон гэрэлтэх хиймар DDH TV. Хүүхэд багчуудаа замын хөлгөөнд оролцохдоо гар утас болон чихвшний хөгжим сонсохгүй байх. Тээврийн хэрэгслийн зорчих хэсэгтээ толохгүй байх. Машины цонхоор гар болон биеийн аль нэг хэсгээ ил гаргахгүй байх. Зам хөлөн гарахдаа ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөх эсвэл ахмад настай хүмүүсээс тусламж авч байгаарай. Тийм ээ, Англи Премьер Лигийн 2013-аас 14 оны авраг багаар Манчестер хотын Манчестер Сити баг нэрлэгдлээ. Энэ бол өнгөрсөн жил. Энэ бол түүх. Харин одоо бидний шинжлэх үйлдвэр халуунаас халуун тулаанууд хүлээж байна. Энэ жил ямар баг удан тайлбарт ялагдаж, ямар ганган тоглогч төлөвлөлтийн ертөнцид өргөж биднийг баясгах бол. Та бидэнтэй хамт шинэ түүхийг бичиж, дэлхийн хамгийн шилдэг лигийн үзүүштэй гал гарсан тоглолтуудыг үзмээр байна уу? Утас захиад гэртээ SBS-ийг тавиул. Тэгээд Англи Премьер Лигийн 2014-өөс 15 оны 380 тоглолтыг бүгдийг нь үз. Англи Премьер Лигийн ганган үзүүштэй тоглолтууд SBS-ээр. Айлын амт аяны борцог. Ялгч чигээр хуцаад компани. Цагаан захиалаад сэтгүүлээ уншаарай. Мистер Пицца 7000. Сохо тавилгын их дэлгүүр удахгүй нэгдэн. Garcia for three. Go! Are you kidding me? He's unconscious. Somebody better ring the fire department. Саксон бомбгийн дэлхийн авраг шалгаруулах